Жаргал ихчээ сайхан зосож байна Сайн уу? сайхан зусж гинөө та нар сайхан зусж гинөө. Оо, манай шивэдэд маш сайхан зам болж байгаа. Сайхан зосож байна. Маш их ажилтгууд За цагаасаа цаг зав гаргаад урилгыг маань маш дотн халуун талаа хүлээн авсанд нингүн талархаж байгаагаа илэрхийлье. баярлалаа. Би танаа шивээ дээр угаасаа очтё штэ. Мгм. Тий. Тэгээ нэлээ хэдэд очсон байгаа. Тий, мэддэг хүмүүс нь мэдж байгаа хаалт гэж бодож байна. Оо, харин За. тийм. Тий. Тэгээ хоёлаа энэ өнөөдрийнхөө сайхан хөөрөлдөөнийг хайр хаанаас эхэлдэг юм бэ гэсэн жаргал ихчээ. Хүмүүс хайрыг ингээд өөр өөрийнхөөр л одоо олон олон татаас нь л ойлгож л байна л да. Гэхдээ хайр гэдэг нэг энэ том айц сав ер нь хаанаас эхэлдэг юм болоо? Би бол энэ хайрыг зүрхнээс эхэлнэ л гэж бодож байна. Зүрхнээс. За тэгэхээр энийг тайлбарлах дээр би юу гэж тайлбарлах их дуртай байдаг гэхлээр одоо би ялгаагүй, миний хүүхэн ялгаагүй. Ер нь бол энэ зам төвд яаж хүний төрлийг олд юм бэ? Хүний төрөл олох гэдэг эхийн улаан тусал, эцгийн цагаан тусал гэж хоёр хүнээ энэ туслууд нэгдчихэж бидний уурагт бие бүрдэнэ. Энэ уурагт биеийг амьлуулахаар чиний, өөрөө, миний чинь бие сүнсэн бие очиж нөгөө эхийн улаан тусал, эцгийн цагаан туслын хоёрыг нийлүүлээд хүн гэж юмд бүрдэнэ. Бидний ээж авч ирэмсэн болж байна. Ингээд ярих дээр бид нэр ээж аавынхаа хайрын бүтээгдэхүүн. Тэгэхээр хайр яг энэ чинээс эхэлдэг би гэж үздэг. Тий. Тэгэхээр хайр ингээд зүрхнээс эхэлнэ. Ээж аавын хайрын энэ сайхан нандин харьцаанаас бид нар бий болсон одоо хайрын үр жимс юм аа. Тэгэхээр чи хайрын үр жимсэл бол өөрөө хайр гаргаж явах хэвээр. Энэ тэгэхээр хүн өөрөөсөө юу гаргана? Тэрийг авна. Тэгэхээр чи хайр учраас өөрөөсөө хайр гаргаж явах хэвээр. Тэгж байгаа чи хайр авна. Ингэж хэлэх би дуртай байдаг. Тэгтээ хайр гэдэг чинь мэдээж маш олон янз шүү дээ. Минийхөө ээж аавын хайр байна, зүрх сэтгэлийн хайр байна, ахын дүүгийн хайр байна, тийм ингээл янз бүрийн байдлаар хайр байж болдог. Өрн тэнгэрт үйлэн газарт гэдэг үг дэдэс биднэрт хэлээд үлдээчиж. Тэгэхээр Харин аавуудыг чинь одоо эцэг тэнгэргээд зүгээр ч нэг хэлчихээгүй, ээжүүдийг их газартаагаа холбоотой гээд ингээд тэр тий. тэнгэрээс унж ирсэн үр газарт шигдээд газрын гүнээс хайраа маш олон цэцэг ургамлаар өгж байгаатай адилхан тэр эцэг хоёрын гүнээс л одоо үсэх гээд юм тийм. Үсэх гэдэг нь бид нар тэнцэнээс гаруултаа бид нар тэртээ тэргүй тэнгэрээс унаж газраас ургаагүй. Тэгэхээр ямар ч л байсан ээж аав гэж 92 хүний хайрын одоо бүтээгдэхүүн юм аа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр утгаараа ч бид нэр өөрсдөө хайр гаргаж явах хэрэгтэй. Тэгэл эцэг их маань биднийг хайрлж ээж хүний зэрэгтэй хөлийн гараад дөрөнд ганцхан хөргөж штэ. Хүн болох боломж үе таалгыг эцэг их л олгож байна. Ийм л ээ. Эцэг их үр гурвыг гурав гэсэн энэ нэг нарийн нандин холбоон дээр гэр бүл тогтоод байх юм. Гэтэл эмэгтэй хүнээс бүх юм шалтгаална. Нэр хүн бол ингээд сууж яхад болоо гэж ийм яриа ер нь одоо ингээд бас их тараад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр тэр хажуудаа байгаа эмэгтэй хүнийг эрэгтэй хүн усалж ээж тэр эмэгтэй хүн бүр дэлгэрэх юм болоо. Энэ дээр таныхаа бодлыг сонсоод. Ер нь бол тийм минийхөө. Ер нь бол тийм. Угаасаа гэр бүл гэдэг чинь зүгээр Монгол гэрээр жишг барихад л минийхөө Монгол гэр чинь хоёр багантай. Энэ багна гэдэг юм тэнцүү байж ээж тэр гэр одоо салхи шуur галуу юм доктор суршилтаа сайн байна да. Яг тэрнтэй адилхан. Угаасаа гэр бүл гэдэг чинь ээж аав гэж байж ээж энэ хоёр баган тэгшхэн байж ээж дундаас нь үр түл гарч байна. Ийм гурвал нэгдэж байна. Тэгэхээр ийм гурвал нэгдсэн тохиолдол энэ чи гэр бүл болно шүү дээ. Тэгэхээр одоо байгалийн жамаасаа гинүү, цаанаасаа гинүү, ин ян энерги гэд бид нэр их яриад байдаг да. Эн чинь ир им эрчимэл байхгүй юу? Энерги. Тэгэхээр ер нь эрэгтэй хүндээ ч ялгаагүй, эмэгтэй хүндээ ч ялгаагүй ир им хоёр эрчим хоёулаа тэнцвэрт байдалд байх ёстой. Ямар нэгэн байдлаар энэ эрчим ин ян энерги ир им эрчим тэнцвэрт байдлаар нь алдагдах юм бол энэ одоо бүх юм доголдоод явцдаг. За эмэгтэй хүн гэдэг жишээлбэл үр төлөө өгөх, юмыг өсгөдөг, бойжуулдаг тийм байглаасаа өгсөн өгөгдөлтэй. Эрэгтэй хүн болох дээр тэрийг яг ингээд хэмжээнд нь, дамжаанд нь барьж явах хэвээр тийм өгөгдөлтэй. Ийм байдаг. Тэгэхээр байглаасаа эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүн ч гэсэн өөршөө өгсөн өгөгдлөөрөө тэнд хийдэг үйл энэ гэр орондоо, гэр бүлдээ, улс орондоо гэж юм байдгийг. Тэгэхээр ер нь олвол жишээлбэл эр хүн эмэгтэй хүнээ хайрлж ээж, тэрийг хүндэлж ээж, тэр хүнээс хайрлал, хүндлэл гарна.
Эмэгтэй хүн болохоор хань ижлийнхаа ер нь бол эр хүн гэдэг чинь гэр орныхаа гадаад одоо аюулгүй байдлыг хангана. Эд мөнгө төгрөгч гэдэг юм материалын юмар хангах ийм үргийг эр хүн гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн болохоор эр нөхрийнхөө ханыхаа олж авчирсан ямыг одоо өсгөх, үржүүлэх, захиран зарцуулах ийм үргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр яг үүндээ хэлэхэд эмэгтэй хүн, эрэгтэй хүн гэдэг өөр өөр үүрэгтэй. Тэгэхээр яг тэр үүргөө гүйцэтгээд явж байхад тэр гэр бүл одоо ийм хамглан төлөв төвшин одоо аз жаргалтай сайхан гэр бүл байх юм байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд хэлчихээр одоо би бас нэг ийм хэлэх байдгийг хүн эр хүнийг хүндэлж ээж тэр хүнээс хайр аавна. Хүндэл гэдэг нь эр хүнээ чи хүндлээд ингээд одоо хүндэлдэг хоол цааныхаа дээжийг барьдаг. Яагаад монгол хүн эхлээд гэрийнхаа эзэн хүнд аягтай хоол цайгаа эхэлж барьдсан бэ? Эр хүн гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тийм аюулаас гэр бүлээ, үр хүүхдээ ханиа хамгаалж идэг. Тэд нар ерөөсөө л ингээд тийм уул хангаа шиг ингээд гэр бүлээ хамгаалж идэг. Тэгээ бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй ийм юмнаас маш их хамгаалж идэг учраас тэрийг хүчийг нэмэх зорилгоор одоо хоол цайныхаа дээжийг хамгийн дөрүүлж дандаа одоо гэр бүлдээ барьж идэг. Тэр аав хүн ноён нуруута ийм хангаа шиг түшигтэй байж тэр эмэгтэй тэр хүүхдүүд аз жаргалыг эдлэн шүү дээ. За тэгээд нөгөө талаар эрэгтэй хүн өөрийнхөө олсон зарцуулсан юмыг эхнэртэй одоо зориулж ээж, зарцуулж ээж мөнгө авдаг. Ер нь эхнэрээ хэр их баярлуулна, эхнэртэй хэр их хөрөнгө оруулна тэр хэмжээгээр нөхрийн одоо эд хөрөнгө олж хомог нь одоо дээшилж идэг. Бас нэг ийм юм байдгийн. Тэгэхээр эхнэрээсээ харамлаад ингээд идэг тийм эр хүн байж тээ. Тэр хүн болоод баяжиж чадахгүй. Эхнэрээсээ харамлж л байгаа болов. Тэгэхээр эрэгтэй хүн баяжий, мөнгөжий, хөрөнгөжий гэж бодох юм бол эхнэртэй одоо бүх юм зориулж явах хэрэгтэй. Эхнэрээ айгүй их баярлуулж явах хэрэгтэй. Энэгээр эр нөхөр дээр гой аз завшаантай эд хөрөнгө одоо юу гэдгийг тэр нь татагдчихийдэг. Ийм одоо нэг тийм энергийн хууль гэдэг юм уу да ийм юм байдаг. Орчлон хорвоод энергийн хууль гэж юм байдаг. Тэгэхээр энийг бид нар мэдээд энийг зөрчихгүй ерөндөө бол нэг дагаад явж явах хэрэгтэй. Ийм тэнцвэрт байдал байна гэхээр одоо орчин үеийн хүмүүс чинь аяг тавг угаах, шал хог шүртгэхээс ингээд яриад ах юм. Би одоо бид хоёр хоол хийцэн чи аягаа угаа би хийцэн чи одоо саваа угаач гэдэг юм нэг ийм юм ярих гэдэг юм. Энэ бол айгүй тийм өчүүхэн ойлголт. Зүгээр өнөө маргаашийн нэг тийм юмар ингээд хэрүүл урал хийгээд энүүгээр нэг тийм тэнцвэрт байдалч гэдэг юм эрх мэдлийн тухай ярих нь үнэхээр мунхаг хэрэг байхгүй юу? Ийм шүү. Тэгэхээр би та нартай ойлголтоор ярьж байгаа болов уу гэж бодож байна. Найдаж байна. Ойлгоно хийгч. Юуны одоо ингээ ярихаар эр хүн их нэртэй бүхэл зүйлээ үнэнчээр ингээд зарцуулахаар нөгөө эмэгтэй чинь баяр жаргал амгалан дүүрэн байгаа учраас үгийн сайныг сэтгэл зүрхнээс тий сэтгэлийн сайныг гаргана, үгийн сайныг гаргана. Хамгийн амттай шимттэй юм хандаа байрна штэ. Тэгжээж тэр эр хүн чинь хүчрэх байна. Эхнэрээсээ маш их эрчим авч ээж. Би биенээ бид нар яг эр нэрийнхээ эрчмээр, эмийнхээ эрчмээр би биенээ тэтгэж явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр бүрэн бүтэн гэр бүл байна. Тийм байна. Тэгэхээр та саяхан хэдэн хоногийн өмнө ээжийн үг гэдэг бол бүхэл зүйлсийг ингэж засаж залруулж ирдэг гэдэг утгыг их олон ийм гоё баялаг хэлбэрээр бичиж оруулсан байсан. Тэгээд тэрийг үзчихэд нэрэл бид нар санаатай санамсаргүйгээр сайныг ч бас бүтээдэг юм байна, саарыг ч бас бүтээгээд идэг талтай юм байна гэд нэлээд тэгээд эмхэрч цэгцэрмээр юм байна да гэж бодож байсан. Тэр эмхэрч цэгцэрхийн үндс нь бол хажууд байгаа хантай бас салшгүй холбоотой байх нь шүү дээ. Салшгүй. Ер нь бол бие хүндлээр хинтээ ер нь бол тийм 50 амгалан байдлыг бүрдүүлэх ёстой. Ер нь хиндээ шүү. Энэ хандаач байна, хатан ижид ээж байна, ноёндооч байна. Ер нь аль нь. Тэгээд ээж аав хүн эхнэр нөхөр хоёр бие биедээ хүндэтгэлтэй ийм сайхан харьцснаар яг энүүгээр үлгэр дуурайлал хүүхдүүдтэй болж идэг. Ээж нь аав нь ингээл загнаал зандраал ингээл дээрлэхэд ээжтэйгээ муухай харьцдаг болоод ирээдүйн дээр хажууд нь байгаа банд эхнэртэйгээ яг тэгж харьцсан шүү дээ. Энийг зүгээр л тийм үзэгдэл гэж бодно. Айсгүй ээж нь нөгөө нөхрөө ингээл загнаал зандраал чи тэгсэнгөө ингэсэнгөө гэвэл нөгөө охин энэ бол зүгээр л жирийн үзэгдэл. Тийм юмд өсөж байгаа хүмүүс энэ муухай харьцааг жирийн л үзэгдэл гэж бодно. Тэгэхээр ирээдүйн тэр хүүхдийн, тэр охины, тэр хүүгийн амьдрал яг ийм давтагдана гэсэн үг.
Тэгэхээр бид нар ээж аав гэдэг үр хүүхдүүд айгүй тийм үлгэр дуурайл болох ёстой. Бид нар угаасаа энэ зам бүтээвд ер нь ямар ч хүн юм гэлтэггүй бүгд урд төрлийнхээ алдааг засаад сураагүй юмас сурах гад сүнснийхэн боловсролын төвшөнд нэг ахиулах гад ирсэн байгаа. Угаасаа бид нар хүн болох гэж ирсэн. Хүн болох гэдэг чинь чи нөгөө хайрын бүтээгдэхүүн өөрөөсөө хайр гаргаа. Чи өөрөөсөө хайргаж гарчууд хүн болж байгаа тэр. Тэгээ чи өөрөө хүн болсныхаа дараа төрүүлсэн үр хүүхдэрээ хүн хий. Тэгээд ирээдүйн ээж аавыг яг хүн шиг хүн болгоод бэлдээл гэсэн. Тэгэхээр цаашлаад ярих юм бол энэ чинь удам судрын асуудал яригдчихэж байгаа юм байхгүй юу? Тий, ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээ монголчууд чинь энэ талаар маш их мэдлэгтэй байсан болохоор яг үнийг хэлэхэд дээр үедээ бол бараг 5 6 та байхад нь өндгөн сүр гэж юм тавьдаг байсан шүү дээ. Тэгээд нас бий гүцэгт нь одоо нэг гэрт оруулдаг байж. Энэ уламжлал чинь яаж байгаа юм гэхээр нэг удам судрын мэдээллийг унгахгүй дээш нь авч явах удмынхантаа үр удмаа нийлүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж ингэж одоо 5 6-т нь худуур болгоод нас бий гүцэгтэр нэг гэрт оруулдаг байж. Сүүлдээ ямар нэгэн байдлаар үр хүүхдүүд нь өөрийнхөө ханийг өөрсдөө сонгоцсон нөхцөлд болвол ээж аваараа заавал тамдуулдаг, зөвшөөрөл авдаг. Эцэг хүн гэдэг монголчууд ялангуяа маш их мэдрэмжтэй ард хүн байдаг. Тэгэхээр үр хүүхдүүдтэй одоо хань болох, төшөг тулгуур болох эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу тэр зүүн совингороо эцэг их шууд мэддэг. Тэгээд эцэг ихэн зөвшөөрсөн нөхцөлд нөгөө хүнтэйгээ одоо гэр бүл болдог байж ээж аав нь зөвшөөрөгүй бол тэгээд болдог байлаа шүү дээ. Тийм дуулууртай. Яг тэгвэл монголчууд угаасаа энэ ёс заншлыг маш их тийм сахидаг ард түмэн байсан. Тэгэхээр эн чинь эцэг ихэн зүүн сонгоороо мэдээд байхад зөрчих хэрэггүй л байхгүй юу? Тэгэхэд орчин үед бол зарим ээж аав нь татгалзаад байхад зөрсөөр байгаа. За би энтэй чи суухгүй л өглөө хадлаа гэд зөрөөд сууж штэ. Тэгээд эцсийн бүлэгтээ тэр 3 жил 5 жил болоод нөгөөдөл чинь болохгүй үтггүй болоод салж штэ. Эцсийн бүлэг тэгээд мөр хүүхдэл өнчирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэйд бол нөхөр олдно. Тэр аавд нь бол эхнэр олдно. Тэр хүүхдэд нь ээж аав нь олдохгүй байхгүй юу? Энийг хүртэл ойлгох ёстой. Тэгэхээр хамгийн анханасаа гэр бүлээ зохиохдоо маш их тийм бодолтой, суурьтай ямар нэгэн сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Тэгж сонгох хэрэгтэй. Одоо сайн хантай суусан бол насаараа жаргана. Чи муу хантай суусан бол насаараа зовноо. Ийм л юм байгаа шүү дээ. Мэдээ зөхөөд байх юм уул нь байхгүй юм байнамаа. Уул нь тийм шүү тий. Уул нь тийм шүү. Тан дээр ингээд алаг хорвоо болохоор сайнтай муутай зөндөөл хүмүүс харьжсан мэдээллүүд ихтэй, ондоошсон үзэл бодол ихтэй, гажцсан эсүүд зөндөөл очдөг байх. Та ингээд олон жил хүмүүстэй харьцаж байхад энийг л бид нэр хамгийн түрүүнд анхаармаар байна да гэж хэлмээр юм юу байдаг вэ? Би ерөөдөө боддгийн ээж аваас бүх юм ихтэй гэж хэлээд байна шүү дээ. Эцэг их гэдэг одоо үр хүүхдүүдийнхаа одоо удмынхаа одоо их усүр шүү дээ. Тэгэхээр л эцэг их хүн гэдэг л үр хүүхдүүдтэй айгүй тийм үлгэр дуурайлтай байх хэвээр. Монголчууд ч одоо ингээ гэр бүл боллоо гэхэд хүүхдээ төлөвлөж гаргахын тулд 2 3 жилийн өмнөөс эцэг их хоёр бие бэлддэг байсан байна. Өөрөөр хэлбэл ээж нь чинь тамаатай, аав нь чинь тамаатай. Тэгээ хүүхэд өөр төлөө гарах зайлсгүй жирэмсэн болцсон байлаа гэхэд эцэг их хүн чанга дуугаар ярьж болохгүй. Айдуу зоохон зөөлхөн дуугаар ярина. Муухай бодол сэтгэл агуулж болохгүй. Гэр орондоо гадна дотны хаа хамаагүй оруулахгүй хүн ч гэдэг юм уу. Тийм хоригтой, цээртэй байдаг байсан шүү дээ. Тэгэхээр бид нар зүй нь бол хамгийн эхлээд ийм одоо 3 жилээ бай гэхэд ядаж 1 жилдээ эцэг их хоёр бие сэтгэлээ бэлдэх ёстой. Бие сэтгэлгээд яриад байгаагийн учир энэ чиний бие чинь ямар байх юм? Чиний ажил амьдрал чинь ямар байх нь нөгөө 90% далд бие сэтгэл биетэй ч холбоотой шүү. Тэгэхээр чиний сэтгэл бие эмгцэгцгүй бол үг, хэллэг, үйлдэл, бодол бүх юм эмгцэгцгүй. Бодол чинь ямар байна? Тэр чинь л гатгшааж амаар үгээр дамжиж үйлдэлэр чинь үг үсгээр чинь гардаг байхгүй юу? Тэгэхээр бид нэр цаанаасаа сэтгэл бие айгүй тийм амар амгалан байх хэвээр. Ялангуяа тэр 90% далд бие. Тэр чинь норм хэмжээндээ дээшээ доошоо холбогдоод бид нар энергийн урсгал сайн явж байгаа нөхцөлд энэ 10% махан бие цаанаасаа 50 амгалан байдаг. 50 амгалан хүнээс зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлдэл гардаг байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг маш их анхаарах ёстой. Тэгээд тэргүй энэ амьдрал дээр чинь сайн юм, сайхан юм, муу юм, муухай юм зөндөө байна. Бид нар сайн муу хүнтэй угаасаа тэргүй таарна. Бид нар ч гэсэн хүн юм болохоор алдаа гаргана. Ягаад гэвэл бид нар чинь алдаагаа засахгаа сурах гээд ирсэн байгаа ш. Энэ зам төвд хүн болоод төрсөн бол 10 дэх хүн тэргүй байхгүй. Тэгэхээр бүх хүн чамд таалагдаад бүгдийг чи таалж байгаа албатай биш шүү дээ.
Таалагдахгүй бол тэгэл зайга бариад холдол доо. Таатай байвал үүнтэй найзлал да. Өөрийгөө юм өрөөлөг зовоод ах хэрэггүй шүү. Зөвхөн энэ мэдрэмжээ их ашигла. Тэгтээ хүний тэр далд би ингээд жижигхэн болоод хомигдаад тэр одоо сэвтэд ирэхдээ хүн өөрийнхөө тэр сайхан муухай одоо болохгүй бүтгүй хийж байгаа мэдэж чадхаа болдог. Өөрөөр хэлбэл мэлмийн хаагдаад чихэн сонор нь одоо бөглөрөөд юу хийж яаж байгаагаа мэдхээ болдог. Тэгэхээр ингээд би гэдэг дайраад ингээд буруу юм хийж байгаа ч мэдгүй тэгэл ойр хавныхаагаа эргэн тойрноогоо зовоогоол эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр бид нэр ер нь бол энэ ил далд хоёр биеийн талаар их мэдлэгтэй болоосоо гэж их чинь их боддог. Өөрийнхөө одоо би сүүлийн 25 жил судалгааны ажил хийж байна. 25 жил хүн засаж байна. Тэгэхээр бас та нараас бас илүү их оймс илээсэн байна. Үзэхээ үзсэн, мэдхээ мэдсэн байна. Энэ хэмжээгээрээ би өөрийнхөө амьдрал дээр туулаад мэдсэн, сурсан, уншсан, судалсан юмнуудаа би одоо тэр Facebook дээр лайв болоод 70 хэдэн цагийн лайв байна. Зөвлөмж өгөө тэгээд баахан юм тавьж байна. Дээрээс нь одоо хүний бас би өөр аягүй уншиж судалдаг. Уншиж судалсан юмнаас миний ярьж байгаа бодож байгаатай нийттэй юмуудыг би копи хийгээд альсгүй шеэр хийгээд би оруулж байна. Тэрнээс би ганцхан өөрийнхөө чи инг гэж би хийж шахдаггүй. Тэгэл зарим нэг одоо бөө мөртлөө бурхны юм орууллаа. Бөө мөртлөө тэр ямар юм орууллаа ч гэнэ гэдэг ингэдэг. Би тэгэхээр нь тэгдэг. Гэхдээ хүн юу ч шүтэж болно шүү дээ. Тэр хүний эрхийн асуудал байхгүй. Шүтлэгтэй байна гэдэг өөрөө чи буруу юм хийж болохгүй шүү гэдгийг эмээж гэсэн. Чи буруу юм хийвэл дээрээс шийтгүүлнэ шүү гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр тэр хүн чинь хамаагүй юм хийдэггүй байхгүй юу? Тэгэхээр хүнийг шүтлэгтэй байхаар нь ялгаад юм уу салгаад тэгж болохгүй юм байхгүй юу? Шүтлэгтэй байх тусмаа би зөв гэж үздэг. Ийм байна. Шүтлэг гэдгийн ард талын маш гүн утга нь болохоор сахилга бат. Яг л сахилгатай хүн одоо ингээд сахилгатай гэд хэлэхээр заавал нэг лам хүн ч юм уу бөөч хүн юм уу ийм нэг өмсгөл уцаа өмсчил байж үгүй. Хүн бүхэн өөртөө сахилгатай байх юм бол тэгэл тэр чинь шүтлэгтэй байна. Ээж аваагаа тэнгэр бурхнаа дээдэлж байна л гэсэн үг гэсэн үг шүү. Харин тийм байхгүй юу. Чи дураараа дургуд дунд өмгөөрөж эргэж болохгүй энэ замд тавьд. Яагаадгүй хүн гэдэг амьт угаасаа ганцаараа энд оршин тогтнох боломжгүй угаасаа. Тэгэхээр хүн гэдэг чинь нар сар сансар огтгоо долоон борход одоо энэ орчлон хорвоод одоо Марс сугар гэ юу гэдгийг тэрнтэйгээ адилхан бичил микроод. Тэгэхээр энэ орчлон хорвоо гэдэг чинь өөрөө яаж тогтдгийг энэ од иргэсүү чи бүгд өөр хоорондоо энерги солилцоотой байхгүй юу? Тэгчиж эн чинь тогтдог. Тэгэхээр бид нар энэ микроодныхаа үргийг сайн гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл чи утаа унаар уур бухимдал гаргахгүй чи хайр сайн сайхан талархал өрөөл юу гэдгийг тэрийг гарга. Тэгэхээр тэр хэмжээгээр одоо хэрэгстэй чи хүчтэй сайн холбоо үүснэ. Тэгээ дээд хүчнээс энэ далд ертөнцөөс авж байгаа энерги гэдэг дандаа хайр байдаг. Дандаа хайр. Бид нар уурлаад бухимдоод гомдоод уурлаад зүхвээд амнасаа мууг унгах тэр чи муу энерги үйлдвэрлэгч болчиход байна шүү дээ. Яагаадгүй хүн гэдэг чинь өөрөө энерги үйлдвэрлэгч маш том power station. Дээрээс нь бид нэр химийн том лаборатори үйлдвэрлэл энд чи явагдаж байна. Уурал буцаар болоход хор буцалгаад хор үйлдвэрлээд эхэлнэ шүү дээ. Тэгэхэд ууртаа буцаартаа гомдоо зөвхрөөд явдгүй хүний бие өвдөд байгааг учраас тэр шүү дээ. Нөгөө энерги гаргаж чадахгүй. Тэгээ хор өөртөө найруулад өөртөө үйлдвэрлээд байна. Тэгээ тэрүүгээр чи өөрөө хордоод байна. Тэгэхээр чи өвдөж шүү дээ. Ер нь өвдөж зовж байгаа хүн чинь ерөөсөө л гомдол цөхрөл уур ундуу үзэн ядалт их байгаад байгаа байхгүй юу? Нөгөө сэтгэлээ өөрөө тэгээд тамлаад байгаа цаваагаад байна шүү дээ. Сэтгэл бие өвдсөний дараа бүр хизээ хойно 10 20 30 жилийн дараа уурхт бие өвддөг шүү дээ. Энэ уурхт бие өвдөлтөл яг үнэ хэлэхэд зайж байна. Тэгэхээр бид нэр энэ талаар мэдлэгтэй байж нөгөө 90% далд бие гэдэг яг норм хэмжээнд зөв авч явж сурах хэрэгтэй. Энийг зөв аваад явах юм бол энэ бол зүгээр хар аянда амьдрал чинь ногоон гэрлэр явдیں۔ Уул нь ойлгож ядаж өгөх юм юу ч байхгүй. Хүнд би тийм муу юм сана. Битгий гомд. Тэр хүн муу хэлээд муухай ярьж ивэл за өршөөчхөө уучлчих. Тэгээд дугаа холдоод явал та. Тэр үнтэй нэрвдээ дуурлаад ингээд авцалтаад байх тусам чи тэр хүний зямдаанд өөрийгөө хаваачдаг л байхгүй. Бид нэр ерөнхийдөө энергийн төвшөнд их өөрлөлтөө. Тэгтээ тэгээд бид нар яг ингээд одоо чивд хоёр ингээд ярихаасаа өмнө эхлээд чи миний юмыг сонсоод далд биеийн төвшөнд намайг судлаад мэдчихэд байна шүү дээ. Тэгээ би чамд таалагдчихад байна шүү дээ. Тийм учраас чи хөрөлдөө өрнүүлэхээр намайг урьдчаад байна шүү дээ. Тэгэхээр эцсийн бүлэгтээ хүн уурхт биеэрээ харьцахаас өмнө эхлээд далд төвшөнд харьцдаг хоорондоо. Чи миний юмыг уншиж чинь судалж чинь тэгээд би чиний ойлгосон нийцтэй боддог юм чинь чиний өмнөөс баг яриад байна. Тэгэхээр чи ингээ хөөрөлдмөр биш үү? Энэ гоё яриаг хүнд бүрмээр биш үү? Ийм л биш үү?
Тэгвэл бид нэр тэр болгон одоо ингээд надтай хөөрөлдөд яриад байх. Би хүн болгонтой ганцаарчлан хөөрөлдөд байх надад зав байхгүй штэ. Хандаж байгаа хүн их байна. Тэгэхээр би өөрийнхөө мэдсэн, мэдэрсэн, ухаацсан болгоныг хүргэхийн тулд л тэр лайв дээр одоо янз бүрийн өгүүлэмжүүд, янз бүрийн постууд, хоёрын хоёр ном гаргачаад байна. Энэ бол би ингэжээж олон хүмүүд хүрэх юм аа. Өөрийнхөө сэтгэлийн энэ хэдэн жилээр энд байх хугацаанд мэдсэн сурсан ямаага би өөрөө аваад өгмээргүй штэ. Миний мэдсэн юм бусдад хүрэхгүй бол би яах гэж сурсан юм. Юугаа зориулж би энийг сураад мэдээд байгаа юм. Би тэгэхээр үгүй энэ болгоныгаа би үнэгүй хөргөж өгдөг. Одоо яг хүмүүс гадуур ингээл нэг хичээл заам тэдэн төгрөг тэдийгээ душаа тэгээд дансаа ягаад тэгээд ингээд ийм нууц код мод өгөөд ингээд ороороо гэлдэг чинь. Би бол зүгээр л тавиад идэг. Хүмүүс тэрэнд их дуртай. Би яг үнийг хэлгээд өөрийнхөө мэдсэн болгоныг би тавьдаг. Та нар зүгээр л энийг уншаад судлаад хэргийг гаргаа. Миний хийгээд байгаа юмуудыг хий. Тэгээд өөрийгөө засаа. Заавал амдаж бүгд хэрэг байхгүй штэ. Даа ялангуяа монголчуудад бол өөрийгөө засаа залаад явах тийм чадамж байдаг. Бид нар айгүй тийм мэдрэмжтэй ард түмэн. Монгол үндэстэнүүд их өөр. Их чинь одоо гадаад дотоод өргөчнөө л явж штэ. Гадаад дотоодын хүн ч үдэж чинь би монгол хүмүүстэй ч үдэж чинь гадаадад амьдарч байгаа монголчуудаас засал хийж чинь Монголд амьдарч байгаа монголчуудаас засал хийж чинь. Ер нь бол гадаадад байгаа монголчууд Монголд байгаа монголчуудыг засах одоо айгүй өөр маш их ялгаатай. Одоо гадаадад байгаа хүмүүс бол та нар Монголд байгаа хүмүүсээс маш их одоо үйл өөр өөрсөн байдаг. Илүү. Та нар амьдарч байгаа улс орныхоо, амьдарч байгаа газар усныхаа, амьдарч байгаа энэ үндэстнийхээ үйл өөрийг та нар давхар хүрдэг байхгүй юу? Тэгэхээр одоо Монгол зөвхөн Монголынхаа өрөө явж байгаа хүнийг засах энэ гадаадын бас өөрийнхөө үйл өөрийг нэмээд одоо ингээд ачаад үүрээд явж байгаа хүмүүс бол үнэхээр хэцүү байдаг. Би өрөвддөг та нарыг. Үнэхээр хэцүү. Тэгээ тэр болгоныг ойлгохгүй ч байна, ойлгохгүй ч байна яг үнийг хэлгээд хэцүү л байдаг. Явж байхад бас ер нь тэгээд далд ертөнцийн юм хийж ээж, үлдчихээж энийг сурдаг. Тэгээ зарим хүмүүс болохоор нэг шав орчоод багш надаа заахгүй байна. Альсгүй тэр багшид цав орсон заагаагүй. Одоо танд орвол та юу заах юм ч гэх шиг нэг юм ярьдیں۔ Тэгээд би хэлдэг. Юу далд ертөнцийн юм гэдэг ер нь багшаас сурдггүй маа. Энэ далд ертөнцийн мэдлэг гэдэг энэ чиний, миний генд байгаа мэдлэг багхгүй юу? Бидний хідэн үеэрээ сурсан ээж аваараа дамнуулаад эцэг эхээрээ дамнуулаад чи өөрөө хитгэж хүн бол төрж байгаа энүүгээрээ сурсан мэдлэг гэж бидний ген дудамд үнэхээр чадамжтай хүчирхэг мэдээлүүд сурцсан юмнууд айгүйх байдаг. Ганцхан бид нар тэрийг гаргаж чаддаггүй. Яагаад гаргаж чаддаггүй гэж дэд хүчтэй холбоогүй байхгүй юу? Бид нар дэд хүчтэй холбоотой байж энэ оюуныхаа потенциалыг бүрэн дүүрэн гаргаж иж энэ өөртөө байгаа удамдаа байгаа чадамжит мэдээлэл гаргаж ирдэг байхгүй юу? Би тэрэнд нь л жоохон дэмнэж өгöd байгаа хүмүүсийг түр хугацаагаар ч гэсэн дээш нь доош нь холбож өгöd зөвхөн удмынх нь мэдээлэл нь итгэжүүлж өгöd мууг нь холдуулж өгöd ийм л зам хүл хийгээд байгаа. Тэгээд энэс хойш бол энийг тэр хэрхэн яаж миний тийм том болгосон хэмжээнд авч явах нь яг үнийг хэлэхэд тухайн хүний л асуудал байхгүй юу? Би бол өөрийнхөө зүгээс бүх чадамжид бүх юмыг хийж өгдөг. Тэр доороо мэдрээд явдаг. Тэгээд тэрнээс хойш нь бол тэр хүний мэдлэг, хэр юм сурсан, хэр уншиж судалсан, энэ талаар ойлголт нь хэр юм. Тэгээд далд мэдрэх хүн хэр сэрсэн. Энэ чинь бол чи мэдлэг хурааж далд мэдрэмжээ сэргэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө далд бие гэдгээ норм хэмжээнд навьячиж дээд хүчтэй холбогдсны дараа л чи энэ чадамж мэдлэг өөрийнхөө хамгийн чаддаг юмудаа гаргаж чадна. Бид нар өөрийнхөө хамгийн чаддаг юмыг хийж байгаа хүн ажлаа кайф авч хийдэг. Жаргаж хийдэг ажлаа. Ажлаа жаргаад кайф хийж гинэ гэдэг чинь чи өөрийнхөө чаддаг юм хийж гин гэсэн. Чи өөрийнхөө чаддаг юм зүрх сэтгэлээ хүн зориулдаг байхгүй. Ягаад гэвэл энэ кайф авч хийж байгаа юм чи. Тэгэхээр мөг чамаг дагдаг байхгүй. Чи мөгний хойноос хөөцөлдөхгүй. Зүгээр л хийж байгаа юмаа кайфтай хийж жаргаж мөг чамаг дагна. Ердөө л энэ. Тэгэхээр бид нар одоо яаж юм 5 цаасны төлөө амьдраад байна шүү дээ. Яг үннийг хэлэхэд бор хотоодоо тэгж гिचл амьдарч байна. Тэгэхээр энэ боловсролын төвшин гэж их янз бүр юм байна. За энэ одоо энэ дэлхийн нийтээр нэг диплом цуглуулаад одоо нэг дунд сургууль, бага сургууль, дунд сургууль, тэгснэ хай скул, тэгээл нөгөө бакалавр, мастер юу гэдэг ингээд бага сургууль төгсөөд нэг диплом цуглуулаад байна да. Тэр бол үнэхээр учир дутагдaltaй боловсрол шүү. Яг үнийг хэлэхэд яг энэ замптыг амьдраад энэ бор одоод хийжихэд л хэрэгтэй байна. За ээж аавууд нь бол хүүхдүүдээ нэг боловсрол өгөхийн тулд нэг 5 цаас олох гэж одоо махаа идчихээ. Яг энэ замптын амьдрал бид нар яг тийм байдал оруулчаад байна. Яг үнийг хэлэхэд биднийг робот болгочоод байна. Мөнгө бол хүүхдээ сургууль тэгээд нэг тэр цаас диплом авах дээр л одоо ингээд айгүй их сайн ажилтаа болоод их мөнгө олох юм бодоод байна. Үгүй. Жинхэнэ дээр бол энэ хүүхдээр хүн л хийх ёстой.
хүнлэг байх хэвээр. Хүнийг хайрладаг байх хэвээр. Альва хийж байгаа юмдаа чин сэтгэлээсээ өөрийнхөө ур чадварыг гаргаж чин зүрхнээсээ хийдэг байх хэвээр. Ер нь ямар ч ажлыг заавал дипломтой байж хүн дэд боловсралтай байдгүй шүү дээ. Энэ бол тийм биш байхгүй юу? Зүгээр л чи одоо тэр өөрийнхөө чадамжийг гаргаад тэгээд чи өөрөө зүрхээ сүтгэлээ хийж байгаа юмдаа зориул. Тэр хинд үйлчлэгээ үзүүлж байгаа тэр хүндээ чи яг төвлөрч энэ хүндээ үйлчлэгээ үзүүлэх бүх юмаа зориул. Тэгэхээр чиний тэр үйлчлэгээ авч байгаа хүнд чи таалагдана. Тэр хүн үйлчлэгээ авч байгаа хүн чинь тэрийг мэдэрдэг байхгүй юу та. Хүн чинь тийм мангар биш байхгүй юу? Тэгэхээр чамд одоо жишээлбэл үйлчлэгээ өгсөн байхад цайны мөнгөө илүү өгөх ёстой өгөх байхгүй тэр хүн чинь. Хөрдөл энэ чинь хаач ядгаагүй байхгүй юм чинь. Би инхийг л яг үнэ хэлэхэд хүнд одоо тайлбарлаж өгөхийг хичээдэг. Чи одоо яриад зөв юм өгч гэнэ үү? Дэлж хамаагүй яриад байна уу? Зүгээр. Таны яг ингэж нөгөө мэдрээ таниад барьж аваад өөртөө оршоогоод буцаагаад гаргаж байгаа энэ чин зүрхний үг л биднэрт хэрэгтэй байгаа. Харин тий ерөнхийдөө энийг хийхэд мэдээж ингээд цаг хугацаа аягүй хэрэгтэй байдгийн. Тухайн хүний өөрийнх нь тэр ууггүй хөдөлмөр тууштай байдлын тэр аягүй хэрэгтэй байдгийн. Энийг бол ер нь ямар ч юмыг ингээд зүрх сэтгэлээ гаргахад хүний хичээнгүй байдал аягүй чухал байт юм аа. Тэгэхгүй зарим хүмүүс чи нэг юм оролдоод бүтлгүүдэл эрэхтэр нь орхичж чинь. Чи тэгэл орхиод байх юм бол насаараа орхисоор байгаа чаддаг ч юмгүй чаддгүй ч юм бол дуусна шүү дээ яг үнэ хэлэхэд. Тэгэхээр юмд аягүй тууштай хийж байгаа юмаа судлаад энэ тэнүүгээр одоо оролддог хийж байгаа хүмүүсийг судалдаг уншдаг тэгжиж л хүн хөгжиж шүү дээ. Тэрээс нэг танхимын сургалтад суугаад хүн хөгждөг юм бол байхгүй ш. Одоо бол энэ орчин үеийн онлайн фейсбુક ингээд ер нь бол мэдээ цуглуулах хүн ингээд суралцах боломж аягүй их нээгдсэн. Би энд бол үнэхээр энэ би талархдаг. Би бол өөрийгөө голдуу тэгж хөгжүүлдэг. Тэрнээс би хэн нэгэн шав ороод нэг заалгаад нэг тэгдсэн юм бол надад байдгүй. Дандаа уншаад судлаад хийж байгаа хүний юмс үзээлээ. Чи ингээл нэг юм ингээл олон дахин үзээд гэхдээ яг чиний санаанд багтаал за би нэг яг чадах юм байна гэд. Яг ингээд бүр ороод ирдэг. Тэгэн гут би хүн дээр хийгээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр миний хүмүүс хөргөн амт нэг эрэхтэр гээ цэцгээ хичээд та нэг эрэхтэр л нэг шинэ нэмийдэг болцсон баха. Нэг эрэхтэр нэг юм ингээд бүр гайхчихдээ нүүдэлж. Би тэгээд нэг чинь нэг юм дээр зогсохгүй. Би ерөөсөө хөгжүүлэхийн төлөө. Тэгээд заримдаа нэг хүн намайг тэгсэн шүү дээ. Энэ чинь нэлээ хэдэн жилийн өмнө. Та ерөнхийдөө ингээд нэг Иесус шиг юм яриад ах. Ингээд хүн тавих дээр гараа тавьчих дээр хүн чинь зүгээр болох юм гинэ. Би тэгэхээр бид тэр Иесус гэдэг чинь хүн байсан юм гээдтэй. Тэр хүн чадаад хахад яах тэр би чаддгүй юм. Би чадна. Тэр хүн чадсан л бол би чадна. Би хүн юм чинь. Гэсэн чинь өөрчлөн дугаалсан. Гэхдээ чихэн дээр тийм. Би ер нь тэгж л үздэг байхгүй. Энэ хүн чадчихвэл яагаад би чадахгүй байгаа. Би яг оролдоод хэлдэг. Тэгэл үзэж оролдож яг үндэ чадчих байгаа юм чи яах вэ? Тэгээ тэрэндээ баясаад тэгэл заагаал хилээ дээр явчихдаг байхгүй юу? Би хүмүүсийг тийм байгаасаа л гэж боддог. Гэхдээ зарим тэхгүй шүү дээ. Харин тийм ээ, өвгдөд сэлэд үлдээсэн байгаа. Тэ нөгөө хоёр тулаа хөөсөн хүн хос оцорно гэд. Нэг юм дээр чи тууштай бөгөөд ихтгэлтэй байх юм бол үр дүн гарнаа. Тэгээ өөрөө одоо бидний хэлээд байгаа эрдэм мэдлэг тэр авьяас чадвар ур ухаан бүгдөө л хурж бий болт юм шиг байгаа. Тэр нь тэгтээ үйлдэж заавал. Тийм. Үлдчихэж. Яг үнэ. Хүмүүс зүгээр ингээд сонсоод уншаад судлаад байгаагаа би мэдлэгтэй болчлаа гэж ойлгоод байдаг. Үгүй. Чиний мэдсэн сурсан тэр юм үйлдэлээр гарч явах хэрэгтэй. Үйлдэл гаргаж иж энэ жинхэнэ дээр чиний юм болно. Тэрээс зүгээр уншаад судлаад ингэсэн зүгээр сайхан ярих нэг өөр үйлдэл гэж энийг ажил хэрэг болгох чинь шал өөр байхгүй. Газар тэнгэр шиг өөр. Тэгэл одоо яг ярьдаг хэлдэг хүн зөндөө л байна. Яг нэг хэлэхэд. Тийм ээ. Тийм. Гэхдээ яг тэгээд өөр хэмжээнд юм хийж л байгаа. Тийм байна. Нэг талдаа мэдээлэл гэдэг зүйл хит их ихсээд ирэхээр тэр дунд бүгд зөв байсан ч гэсэн төрх хандлага бас байгаад идэг юм байна. Хит их ихсээд ирэхээр. Тэгэхээр тэр дундаас яг өөртөө хэрэгтэйгээ шүүж тунгааж авна гэдэг нь хэрэглэгч бидний хувьд бүр асар том одоо шалгуур болж байна да. Тийм шүү. Яг үнэ. Тэгэхээр та нар тэнцэнээс шүүж тунгаахын тулд угаасаа өөрөө мэдлэгтэй болцсон байх хэрэгтэй. Тэгжээж шүүн тунгаан энийг хэрэггүй энээс энийг авъя тэрнээс тэрийг авна байхгүй юу. Тэгэхээр чин тийг шүүж тунгаахын тулд та нар бас өөрсдөө уншаад мэдээ судлагдсан тэнцэнээс сонголт хийж чадвартай болох хэрэгтэй. Тэгвэл болсон болоогүй хүний юмыг уншаад нэр үнэхээр мансуура толгой за энэ үний аринж худлаа юм болж шээ яг үнэ хэлгээд. Харин тий. Их хэрсүү ухаан шаардлагатай байна. Эндээ өөрсдөө хэмжээнд байсан. Тэгээд байгаа. Хэрсүү ухаан шаардлагатай. Хүмүүсийг ерөнхийдөө жоохон ном уншсан.
ном унш гэж их зөвлөдөг. Ном. Одоо бид нар ном уншихаа болчихсон байж штэ. Би одоо жишээлбэл ингээ фэйсбүүкээр энэ менюгээр уншихтаа ингээ ятраад байдаг ш. Яг ном уншвал надад нэг тийм толгойд орохдоо ч илүү гоё ч юм шиг мэдгүй. Надад би ном унших айгуу дуртай. Тэр цаасыг яг Гэхдээ бариад, мэдрээд, тэмдрээд, бариад ингээд мэдрээд шүлстэж эргүүлээд тэр бол үнэхээр ингэж уншаад тэр чинь айгуу өөр байхгүй юу? Эндэр унших надад айгуу ядаргаатай нүд ядарна тэр нэг туяа муяа гэл айгуу хэцүү. Яг үндэ хэцүү. Тэгтээ нөгөө хүмүүс нь бас ирүүн дээрээ дасаа сурцсан байхыг үгүйсэхгүй л дээ. Орчин үе чинь бас нэг өөр бидний үе чинь нэг өөр байгаа. Би тэгээд яг та нарын ингээд над шиг би юм тулгаад иж болохгүй шүү дээ. Угаас. Аль аль нь яг өөрчлөгдсөн байгаа орчин үед. Аль аль хослуулах нь зөв биш байгаа. Та түрүү яриан дундаа яг аль аль хослуулсан. Асууя гэж бодож ирсэн их чухал зүйлийг дурдаад өнгөрсөн. Хэлийн чандад одоо мянган бараг Монголын хүн амт харьцуулаад үзэхэд хичнээн хувь нь бөгөөд ирээдүй асар олон хүүхдүүд энд өсөж байж байгаа. Тэгээд тэдгээрээ бас нэг монгол хүн болгочих юмсан, зөв хүн болгочих юмсан гэд эцэг эхчүүд бид нар хичээгээд л явж байгаа. Тэгэхээр хэлийн чандад байгаа хүмүүс одоо хамгийн түрүүнд анхаарах зүйл нь юу вэ? Цэцэг жаргалагч. Би бол яг ингэж хэлмээр байдгийг. Гэртээ монголоор яриач гэж хэлмээр байна. Гэхдээ монголоор ярьдаг байгаа ч. Би энийг яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр их чинь би түрүүн хэлсэн шүү дээ. Би Англи, Америк гэдэг ер нь Европоор ингээд гадаадад байгаа монголчууд дээр маш их үйлчлэгээ үзүүлж явдаг. Маш их шүү. Тэгээ одоо Америкээр явж байхад одоо миний үеийн одоо 60 нилийн гараад явж байгаа хүн чинь хамгийн анхны Америкт очиж исэн хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар. За юу тэгээ хүүхдүүд нь одоо ингээд 30 гараад 40 гараад ирсэн. Тэгсэн чи яасан гэсэн чи нөгөө хүүхдүүд нь бүр Америкчсан заа юу. Монгол хэлээ мэдэхгүй. Яг аавтайгаа ээжтэйгээ хальтмалт ярина. Тэгтээ нөгөөдүүлээ чинь сэтгэхгүй монголоор ярьдаггүй болохоор монгол сэтгэхгүй байхаа болцсон. Тэгээд тэр мөө ээж аав нь ингэж ярьж байгаа байхгүй. Бид нар бол энэ хоёр хүүхэдтэй энэ хүүхдүүдтэй боловсрол өгөх гээд энд бид нар ингээд саатцсан юм аа. Энэ хүүхдээ сургуулаа төгсөөд ажилтаа албатай болгоод ингээд буцъя гэд бодсон юм аа. Гэтэл одоо энэ хүүхдүүд чинь монгол биш болчихлоо. Монгол сэтгэхгүй болцсон. Одоо нөгөө монголчууд чинь Монголд амьдарч байгаа хүмүүс чинь ер нь их гэр бүлсэг, ээцэг, аавсаг штэ. Их ордог, гардаг, хайгуу гэдэг те. Ээж аавандаа очиод хоолундаа иддэг ч юм уу. Одоо нөгөө гадаадад байгаа тэр Америкчсэн одоо нөгөө 30 гараа 40 гарч байгаа нөгөө хүмүүс чинь одоо хүртэл гэр бүлгүй байна. Америкчсэн гэр бүл болохгүй байна. Гэтэл нөгөө ээж аав үр хүүхдээ үзмээр байна штэ. Бид нар ингэсээр бодол явах гээд штэ. Тий эцсийн бүлэгт одоо ингээд бодсон чи бид нар юуны төлөө амьдраад юуны төлөө энд бид нар насаа бараад байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Нөгөө хүүхдүүд нь Америкцсан гэр бүл авдггүй нөгөө ачаа зээгээ үзмээр байдаг байхгүй. Удам. Тэгэхээр нөгөө удмын асуудал энд үржээ яригдчихэж байгаа байхгүй. Гэтэл тэнд Америкчсан чи нөгөө гадаадад болоод ингээд монголоо байцсан хүмүүс чинь монголчуудаа голдог болчтой юм байна. Монголчуудаа голж ийн. Нөгөөдөл чинь сэтгэхгүй нь Америкчсан монголчуудыг голоод байна шүү дээ. Үйлдэл дээр нь ч гэдэг юм одоо юу гэдэг чинь голоод байна. Тэгээд нөгөөдөл чинь цагаан арьсантай одоо Америктэй ч юм Англитэй ч юм уу суумаар байна. Гэтэл тэр нөгөө цагаан арьстангууд нь нөгөөдхийг голдог байхгүй юу? Монголчуудыг. Ягагтгүй чи Аз. Ягагтгүй чи одоо нөгөө цагаач. Тэгээд голно. Тэгээд эцсийн бүлэгтээ нөгөөдөр чи явж өөртөө адилхан цагаач. Нөгөө Солонгостой, Филиппинтэй одоо хинтээ байдгийг. Тим юм тал сууж шít. Заримуд нь яг хөө тэр цагаан янз бүрийн үнэтэй сууж ил байгаа байх л да. Тэгтэл одоо хүмүүс ингээд ийм болчих тэр нөгөө Монгол тус чинь байхгүй болж гинэ. Тэгээ бид нар энэ юуны төлөө амьдраад ингэдсэн. Одоо үнэндээ харамсдаг шүү. Хүүхд маань Монгол байхаа болцсон гэж ярьж байгаа байхгүй юу? Харамсмаар байгааз. Тэгэхээр би хүүхдүүдийг тий үнэхээр харамсмаар заяа. Тэгэхээр бид нар гадаа гараад байна хүүхдээ боловсрол өгөөд байна гээд байгаа энэ ээж аав нар яг үнийг хэлэхэд Монголын байлгаад байгаа байхгүй хүүхдээ. Тэгэхээр би бас нэг яг энэ гадаа дотоод явж ясныхоо хувьд юуг сонссон гэхлээр одоо Нобелийн шагналтын хин гинөө нэг том эрдэмтэн Швейцарт амьдардаг байсан юм уу да. Тэгээд тэр одоо цагаачлал юм байлээ л да бас чех ч юм уу ямар ч хүн бөөмбөт их л мундаг эрдэмтэн. Тэгсэн чинь тэр хүн ч одоо бүр 80 хэд 90 хэд гараад тэгээд яг хэвтэр мэвтэрт маш их олон жил байжгаад ганц бай тэгээд нас урчилтэй зайлвал тэгээд тэр нас барж ирэхтэй хасаа өмнө бараг 3 4 жил
Өөрийнхөө нөгөө чех хэлээр ч гэдэг юм өөрийнхөө төрлөх хэлээр маш их юм ярьсан гэж байгаа байхгүй хэдэн жил ч юм ярьсан. Тэгсэн чинь гадаа хажууд нь байгаа асардаг хүн нөгөө англиар ярьдаг хүн байгаа байхгүй эсвэл германаар ярьдаг ч юм хүн байгаа байхгүй. Тэгээ тэр хүн юу яриад юугаад яагаад байгааг ерөөсөө мэдэж чадаагүй. Тэр хүн айгүй том эрдэмтэн мундаг хүн байсан. Тэгээд тэр хүний тэр сүүлийн 3 жил ярьсан тийм хэлүүдийг хэлнээс нь юу ч ойлгож авч чадаагүй бид нар энд аюу харамсаж гин гээд тэгээд тэд нар бас жоохон ухаантай хүмүүс байгаа юм байна. Ер нь цагаачдыг гадаадад байгаа амьдарч байгаа цагаачдыг төрлөх хэллэгийг заавал мэдүүлдэг байх хэрэгтэй байна гэдэг нэг олон улсын тийм нэг одоо дүрм журамч гэдэг юм уу юу ч тийм юм гаргасан юм байна. Тэгээд одоо гадаадад одоо би танаа Шведэд бол монгол хэлний хичээл заадаг багш байдаг гэж сонссон шүү дээ. Одоо энийг бүр цаанаас нь засгийн газар нь дэмждэг гинэ. Засгийн газар нь дэмжээ тэр монгол багшийг цалинжуулаад Монголын цагаач нарын хүүхдүүдийг монгол хэл заалгаж гин гэж байна. Тэгсэн чинь Солонгост бас яг тийм юм бий болсон гинэ. Тэгээд ер нь гадаадуудад ерөөсөө энэ бүр дэлхийн нийтээрээ яг тэр цагаачдад төрөл хэлээр заалдаг тийм багшийг бэлдээд энэ засгийн газрын хөтөлбөрүүд улс болгон гаргадаг болсон гинэ. Энэ аюулгүй зөв бодлого байхгүй юу? Тэгэхээр бид нэр тех ёстой. Тэгвэл бас нэг хэлэх юм яаж байгаа юм гэхээр гадаадад байгаа та нар бас аргагүй гэж би ойлгоё. Гэтэл энэ Монголд байгаа хүмүүс бас хүүхдүүдээ Монголыг байлгачаад байна. Яасан гэж? Ягдгүй нөгөөдөл чинь хүүхэлтэй л үзүүлдэг. Нөгөө хүүхэлтэй нь Япон ч юм уу, Солонгос ч юм уу, Англи ч юм уу, одоо Америк хэлтэй. Тэгээ тэрийг л хүүхд өсөж байна. Ерөөсөө тэрийг үзээд байна. Тэгэхээр тэгчээд хүүхдүүд ерөөсөө хэлд орохгүй наа. Хүүхд тарих мэдрэлийн уулганы чинь тормошинд оруулчаад байна шүү дээ. Ягдгүй л ээж аав нь монголоор яриад байдаг бүү мэд. Гэтэл өдөржингөө тэр гадаадын харь хэлээр нөгөө хүн чинь кино үзээд, Google-тэй үзээд, ном үзээд ингээд тоглоом нь хүртэл англи ханахаар ярьдаг тийм тоглоом үзүүлчихэд байна шүү дээ. Тэг хүүхдтэйгээ монголоор ярихгүй, ном уншихгүй байна. Тэгээд нөгөө жоохноос нь мундаг болгоно гэд англи Америк хэлтэй нөгөө гадаадын сургуульд оруулчаад байна. Тэр хүн чи яаж монголоор сэтгэж монголоор ярих юм? Ээж аавдаа хүртэл сэтгэлийнхээ үгийг монголоор тайлбарлаж ирж чадахгүй шүү дээ. Ээж аав нь ярьлаа гэх тэр хүүхд ойлгохгүй шүү дээ. Тэгээ бид нар монголоо байгаад байна. Гадаад ч ялгаагүй, Монголд ч ялгаагүй. Тэгээ тэр хүүхдүүд нь аягүй хожуу бүр 5 6 7 хүртэл хэлд орохгүй шүү дээ. Тэр чинь ингээд эцэг их нь бодлон тулцсан чи яах юм бэ? Тэгэхээр хүүхдүүдийг ерөөсөө тэр зурагт үзүүлэхгүй байх хэрэгтэй. За үзүүлээхэд монгол хэлтэй тийм мультик үзүүлэх ёстой. Тэгээ өөрөөсөө үлгэрийн номууд уншиж өгч явах ёстой. Хүүхдүүдтэй гэртээ дандаа монголоор ярьдаг. Тэгээд яг үннийг хэлэхэд орчин цаг үр хүүхдүүдтэй цаг гаргах тийм боломжгүй болгоцсон. Мөнгөний хойноос хөөцөлдүүлээд. Бид нар нөгөө мөнгө олж хүүхдэд тийжээд нөгөө сургууль ясал цэцэрлэг хоол унд жоохон тансаг байдлаа нөхмөр байна штэ. Тэхийн тулд ажиллах хэрэгтэй. Тэгээ ажиллах гэхэлэр нөгөө хүүхдүүд нь цаг гаргах юм байхгүй. Тэгээд одоо орчин үеийн хүмүүс чинь нөгөө Филиппин үйлчлүүлэгчтэй англи хэлээр сургаж байгаа гинэ. Одоо тийм болчихсон Монголд. Зөө. Маань яран дунд их чухал эцэг эхчүүд бид нар үнэхээр л монгол хүн монгол тусгаар тогтнол яг цэвэр тэр язгуураараа байх гэсэн асуудлуудыг үнэхээр хөндөж ярихаар гэр бүл гэдэг дээр уншаад байгаа. Тэгээд гэр бүл тийш дээ. Гэр бүл гэдэг чинь тий. Та их чухал зүйлсийг яриад байна. Тэгэхээр микрод ээж би микрод, аав микрод, тэгээд хүү гэдэг микрод энэ гурав одоо цулдаж ээж л бидний хүсэж байгаа тэр Монгол язгуурын дэлхийг хайрладаг хүнийг ивэдэг нөгөө хүмүүс маань хүмүүжих гээд байгаа юм. Харин хэлэх гээд байна шүү дээ тий. Гэтэл нөгөө үг амнаас гарч байгаа үг зааж сургамжилж байгаа мэдээллийн орон зай жоохон гажаад ирэхээр одоо бидний яриад сэтгэл зүрхийг маань эмзэглүүлээд байгаа ийм одоо нэг орон зайл үүсчлээ л дээ. Харин тэгж гэн. Тэгээд энэ Монголд чинь тэр нэг солонгос кино яасан ч их гардээ. Надаа энэ зурагт үзэгдэх зав байдгүй шүү дээ. Тэгэл хүмүүс нэг солонгос кино л яриад байгаа юм. Нөгөө солонгос канон ингээл дандаа нэг гэр бүлийн хэрүүл тэмцэл өшөө авалдсан салсан нийлсэн ийм юм үзээд байх тэр хүний психикийг яаж таатай байх юм. Яг тэдний бодож сэтгэж байгаа үзсэн киногаа яг бодитоор одоо амьдрал дээр бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ зурагтаар телевизээр ч гэсэн үзэж байгаа юмдаа ийм бодлогын чанартай одоо юм явуулах хэрэгтэй юм. Гэтэл одоо мэдхгүй нэг ийм юм зурагтаар яг үннийг хэлэхэд үзэгч нэвтрүүлэг олдохгүй юм. Тэгээд надад ч угаасаа үзээд тах зав байдгүй л дээ. Тэгэхээр нэг ийм байх юм. Яг үннийг хэлэхэд ингээд бодов штэ. Тэгээд ямарваа нэг юм хүн өөрөөсөө эхлэх нь чухал юм шиг байгаа. Тэгэхээр тань дээр маань одоо маш олон л хүн зөндөө олон үйл хийлэгдэг баг. Гэхдээ энд нэг хамгийн чухал бүр нэн тэргуунд байр эзлэх зүйл гэр бүлийн хүрээнд гал тархих гэж нэг монголчуудын маань өвөг дээдсийн маань уламжлаж ирсэн ариун бөгөөд
тэрийг бүр ингээд байнга хийж явах ёстой нэг зүйл байгаад байна. Гэтэл одоо маш Тийм. олон төрлөөр ингээд ярих юм цэцэг жаргалагч. Тэгэхээр одоо яг монголчууд бид нарын өвөг дээдсийн одоо галаа дахиж ирж исэн ясыг та ингээд товчхон биднэрт ойлгомжтойгоор хэлж өгөөч болох уу? За гал голомт гэж ярьдаг энэ шүү дээ. Тэгээ гал голомт гэдэг чинь ер нь явж бид нар чинь одоо гэрт амьдардаг байжээ. Айл эртнээсээ 5,000 6,000 жилийн түүхтэй. Тэгэхээр гал одоо үүсэж бий болсноор бидний уураг тарих махыг болгож идснээс болоод хүмүүний хөгжил одоо аюул том шат агсан гэж үздэг штэ. Тэгэхээр гал гэдэгт бол бид нар хоол хүнсээ нэгдүгээрт бэлдэж байна. Гал гэдэг чинь цаанаасаа одоо бэлгэдлийн чанараараа яриулын чинь нар юм байхгүй юу? Нар. Тэгэхээр нар гэдэг чинь хэнийг ч одоо ялгахгүйгээр сайн муу сайхан муухай ядуу хин өвчтөе зовлонтой сайн муугаас үл хамаарч бид нар нарны тэтгэлэгт нарны эрчим дандаа байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нар гэрийнхэн төвднийг одоо нарыг л байлгаад байна шүү дээ. Энэ тэгэхээр тэр нар чи амьтай. Тэгэхээр одоо тухайн одоо гэр бүлд гаргаж байгаа үүсгэсэн тэр гал дотор гал голомтын одоо эзэн ч гэдэг юм уу галны эзэн гэж юм байдаг өрх гэр тусгаарсан гал болгонд. Тэгээ дээр үед эртнээсээ яадаг гэхэлэр одоо гэр бүлэлд үр хүүхдүүд нь одоо тусгай гарна штэ. Тусгайлж өрх гэрж гаргаж тусад нь гаргана штэ. Тэгэхэд аавынхаа гал голомтоос цучил авч яваад гэртээ аваачаад тэгээд тэр бэрн хоол цайгаа тэр цучлаар ингээд дамжуулж хийгээд эцэг эхийнхээ галамтоос галлаа авч ээж гэртээ голомт гэдгийг бий болгодог байжээ. Тэгэхээр тэд нар чинь биднийг тэтгдэг маш тийм чухал юм байхгүй гал. Тэгэхээр бид нар тэр галыгаа тагтдаг, шүтдэг, аргаддаг ийм байх ёстой. Тэгэхээр монголчууд бүр үе дээр уламжлалаасаа эхлээл гал руугаа хог хийдгүү, сонгоны хальс хийдгүү, хог новш үлдгүү. Ер нь тэр хаваараа хог новш ерөөсөө байхгүй. Яг л тэр түлдэг аргал мод юу гэдгийг тэрийг түлэл хийдэг байлаа шүү дээ. Тэгэхээр гал гэдэг чинь тэр гэр дотор гал чинь насаад ноцоод байж байхдаа бид нарыг зөвхөн хоолоо болгоод идэж байгаа биш. Тэр галын эрчим гэдэг тэр бөөрийн гэрийг тэр чигт нь ариулдаг, аргаддаг юм байсан байхгүй. Галын эрчим гэдэг чинь хил хязгаар гэж юм байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээрээ талархаж тагтдаг шүү, шүтдэг шүү, мэддэг шүү. Бидний хоололж ундаатахад хүртэл одоо бид нар тусалж бидний эрүүл сарвал байх ариулхаа хүртэл тэр галчаа хийж штт. Тэгэхээр галын тахилга хий гэдэг нь бас болно. Тэгтээ бас учиртай жанцантай хийх ёстой. Одоо тэгээд дандаа гэрт суугаад гал түлээд байдаг хүн алгаа. Тэгтээ галын тахилга гэдэг юмыг одоо бойрс гадаа хээр авчиад одоо гэр орондоо боломжгүй хүмүүсийг тэгэж хийгээд замнар бөөнөр ер нь бол хилжил байна. Би болох тэр бүр амархнаар нь одоо юу гэж хэлдэг гэхлээр одоо бидний пилетик байна шүү дээ. Пилетик ч одоо гал шүү дээ. За тэн дээр газаарч байна. Альсгүй одоо цахилгаанаар ажилдаг пилетикч л байна. Эн чинь одоо орчин үед бол гал голомт чи эн чинь болчиход байна шүү дээ. Эн чинь болчиход байна. Тэгэхээр одоо тэр гадаа гараа тэр гал түлээд ингээд хийх боломжгүй хүмүүсийг би юу гэдэг гэхлээр одоо гал дээр жишээлбэл юу ячиж болно. Ерөнхийдөө ингээд нөгөө хомоол аргал гарч зугуулдаг шүү дээ. Пилетик ингээд улаас л халаачих. Тэгээд тэрэн дээрээ жоохон аргал гарц гамаа ухлаар тэр чинь жоохон гал гараа тэгээд утаа өнөр нь гараад ирдэг байхгүй. Чи энэ гал голомтоо баясгаж байна. Тэгээ гэрийн нөхцөлд хийж яхад болвол тэнд одоо янз бүрийн торго дурдан шидээд өөх мөөх шидээд ах боломж байхгүй шүү дээ тэнд. Тэгтээ яг хөө ингээд ямар ч гэсэн жоохон үүрүүлээ жоохон гал ингээд гаргаад хамгийн гол нь тэр үнэр чи өөрөө одоо энэ далд ертөнцийн одоо муу мухай юмыг үргэн арвилан цэвэрлэн тэр жоохон пур гэд гарч байгаа гал чинь өөрөө айгүй хүчтэй. Тэгэхээр би гал голомтын юмыг яах дээр яг тэр лам бөө тэдний хилээд байгаа шиг одоо нэг жих тулгаа олж аваад тулган дээр гараад газар мазар сайхан бэлдэж тавьж байгаа тэр тулган дээр одоо домын үлэл хийж гин шүү дээ. Тулган дээр гал малаа сайхан асаагаад тэгээ хээр гадаа хийж байгаа болоо тэндээ одоо нөө сүүлнийхаа юу хий, годон хий, сүлээ зөсөж хий, таван өнгийн торгоо тэрэндээ шатаач гэдэг юм уу те. Ийм өргөлүүдийг хийн. Сүү мүү цагаан эдэ бол гал руу хийдгүү. Жоохон сархад хийж болно. Сүү цагаан эдэ бол тэр хийж байгаа хангаатай л өргөчдөг байхгүй цай сайныхаа дээж. Тэрнээс шатаж болох боломжит тэр юмуудыг тэр галын тахилга хийж явахдаа хийнэ. За галын тахилга хийгээд ингэж явахдаа бол ер нь тойруулаа сайхан эдэ будаа бэлтчихдэг. Тэгээд тэр чин галынхаа одоо тахилгыг хийж явахдаа эдэ будаа хэлдэхдээ би ерөнхийдөө нэг хоёр янзаар эдэ будаагаа бэлтээ гэж зөвлөдөг. За хоёр янзаар гэдэг нь нэг нь болохоор тэр гарынхаа бурхтад өгөөд янз бүр өргөлөө өгчихсөн байна штэ. Тэгтээ тэр галынхаа
тахилгыг хийж байгаа тэр хангаа газар нутгийг эзэдэд бас бэлдэх ёстой. Хажууд нэг жижиг тавгийн идэ байгаад тэн дээр одоо энэ хангаа галын тахилга хийх юм боломжийг олгож байгаа тэр газар усны эзэдэд чи бас өглөө өргөх ёстой байхгүй юу? Ерөн зөвшөөрөлгүй хаа нэг юмд хурж болохгүй. Тийм учраас чи гадаа хээр одоо тулган дээр аваачаад ингээ гал өртөж ингэж хийх гэж байгаа болоод бас нэг идэ бэлдээ тэр газар усны эзэдэд өгөхээр гэл идэ будаага бэлтчихнэ. За дээрээс нь бас нэг тавгийн идэ бэлтэн. Энэ бол танаар гэр бүлтэй гэр бүлийнхэн гишүүдэд бэлтэж байгаа юм. Өөрөөр хэлбэл та нарын тэр гарын тахилга, галын тийм том зан үйл хийж яхад танай удмынхан бас хүлцэн ирж оролцдөө шүү дээ. Би та нарт бол хэлсэн байгаа шүү дээ. Бид тэр тэнгэрээс унж газраас ургаагүй. Ээж аавынхаа хайрын бүтээгдэхүүн. Тэгэхээр танай аавын тал, ээжийн тал, аль талаас нь гэгэрч гисэн онгод тэнгэр болчихсон хүмүүс гэж байдаг. Сүнсний амьдрал шилжчихсэн. Тэгэхээр та нар отог омороо цуглаад энэ галаа байсах гэж энэ үйл зан үйл хийж яхад тэр удмын чинь тэнгэрүүд нь хурж ирдэг байхгүй. Тэнд байлцдаг. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийг тэр галын тахилгаа хийж яхад нь тэр болгон дээр гүрэлцэн ирж тэднийг дэмжиж тэр бэлдсэн эдэ будаанаас нь хүртэж өөртөө хүүхдүүдэд бэлдсэн эдэ будаад энэ очиж энергижүүлж ийм байдлаар тэд нар нүдэнд харагдаж гарт баригдахгүй боловч энийг дэмнээд явж идэг. Бид нар л харж чадахгүй болохоор тийм байхгүй гэж итгээд байна. Гэтэл бид нар мэлмээ хаагдчихад байна шүү дээ. Юу ч харж чадахгүй шүү дээ. Мэлмитэнгүүд бол харж байна. Өө тийм урлууд ирж гин, ийм урлууд ирж гин гэдэг чи харж штэ мэлмитэнгүүд хардаг нь байна. Харддаг нь тэр л байна. Тэгтээ хардагтаа итгээд тэрүүндээ яриулаад тэдэртээ хүндэтгэл үзүүлэлтэй. Чи харахгүй байна гэдэг чи тийм байхгүй гэсэн үг биш штэ. Тэгэхээр иймэрхүү маягаар хөдөө очоод хийн. Тэгээд дараагаар нь тэр нөгөө уул усны эзэд зориулсан эдэ будаага гаргаад өргөнө. 4 зүг 8 зөкстой. За манай удмынхныгийн галынхаа тахилгыг хийж ингээд эвтэй найртай сайхан үүлийн минь хийхэд дэмжиж орсон уул усны эзэдүүдэд та нартай баярлаа. Биднэрт ийм гоё боломж олгосон та нартай баярлаа. Ингээд манай удмынхныг биднийг ингээд даатгалдаа аваарай. Бид нар одоо та нартай талархлаа илэрхийлж байна гэж хэлээд тухайн газар усныхаа эзэдэд ингээд өргөл барьцаа өгчих хэрэгтэй. За дараагаар нь та нар өөртөө бэлдээд тэгээд нэг тавгийдаа бас бицээ хүлцэн байгаа шүү дээ. Тэр эдээ чинь үшээ тэр танаа буурлууд онгод тэнгэрүү тэр уул усны эзэдүүдийн ирээд энергич айгүй гоё тийм эдээ ундавлага болцсон байдаг. А тэрийг та нараа одоо гэр бүлийн шин хід хичнээн хүмүүс байгаа. Тэд нар төрөлцөхөөс бэлдээд бүгдээр тарааж өгөх ёстой. Тэгээд тэр тарааж өгсөн эдээ буддаага та нар нэг 3 хоног угаад хүртчих ёстой. 3 хоног. За би ер нь хүмүүстэй заслан үйл хийчээд за 3 хоног сүү шившиж уугаараач гэдэг юм уу. 3 хоног ингээд Монголынхаа зөв рүү бурал дээдсүүдээ сүү хөргөөрөөч гэдэг юм уу. Би ингэж хэлж өгдөг. Ер нь бол 3 хоног уух, 3 хоног өргөх. За бид нөгөө овоогоо тойрохтой ч гэсэн 3 удаа тойрол 3 чулуу тавиал явж штэ. Энэ 3 гэдэг чиг учиртай ч янзантай. Энэ чинь 3 цаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл өнгөрсөн засагдчихэж бидний ирээдүй засарна. Ирээдүй чинь одоо ч гоё болж иж ирээдүй чинь гоё болно. Тэгэхээр 3 удаагийн үйлдэл гэдэг ийм байхгүй. 3 цаг дээр та нар засаад байгаа. 3 цаг дээр үйл хийгээд байна. Тэгэхээр миний хүүхдүүд нэг иймэрхүү байдалтай эдээ ундаага өргөдөө ч гэсэн энэ 3 юун дээр ингэж одоо өнгөрсөн болгоны юм засаж өгч одоо болгоны юм гоё болгож ирээдүйдгийн тэгш сайхан байлгах гэл ингээл ундраад хэлэх ёстой шүү дээ. Тэгээ би ингэж өргөөрэй гэл тэгэхээр бичээд авчи таны хэлснээр хэлээ гэлдэг. Би тэг үгүй ээ. Чиний зүрх сэтгэлээс гарах ёстой. Тэрээс миний имийг цээжлээд гаргуул чи инээгдэггүй шүү дээ. Чиний зүрх над гарахгүй шүү дээ чамаас. Би тэгдэ үгүй миний имийг битгий бичиж ав. Чи ураасаа шинхнээсээ сүүгөө өргөе гэж бодоод бариад аваад гарахад гараал өрхөд чинь дээшээ доошоо холбоо үүсэнгууд чиний үг чинь цаанаас ундраад гараад идэх хөхгүй цаанаас. Энэ бол чи жинхэнэ утгаараа нөгөө өргөл барьцаа өгөөд нөгөө дээд доод хүчтэйгээ холбогдчиход байна. Тэгжээ чиний өргөл нөгөө эзэдтэй нөгөө гэгэрсэн хүмүүстэй нөгөө хөх мөх тэнгэртэй наран саран ижидэ 7 мурхад дооч шít. Ингэж өргөх ёстой. Тэгэхээр нэг ийм дутмагшил байна. Тэгээ бид нар тэр эдээ будаа өргөдөг тийм зан үйл хийхэ болчиж эцсийн бүлэгтээ эдээ будаа өргөнө гэдэг далд ертөнцийнхээ үг дээдсүүдтэйгээ холбогдож байгаа хэлбэр. Та нар энтэй хизээ эдээ будаага өргөж одоо тэднэртэй хандна. Тэр нөхцөлд бид нар нэгдүгээр тэднэртэйгээ даатгалд орж болдог. Хоёрдугаарт бид нар ажил төрөл амьдрал ах үүлээ тэднэрээрээ дэмнүүлж болдог байхгүй юу? Та нар цүү өргөнгөөр тэднэртэй охин одоо тэгмээр байна, ийм ажил үүсдмээр байна, тэгмээр байна. Айсгүй охинд нь ийм хүндрэл бэрхшээл гараад байна. Энийг даван тулахад нь туслаач. Айсгүй яаж зөв шийдвэр гарах вэ? Тэрний минь дэмнээч. Зүүд нойронд бодлоо юм хилээд өгөөч гэл ингээд сүгөө өргөлтөө. Тэгэхээр хэн тэдэнд хандна? Контакт үүсдэг. Тэр хэмжээгээр чи тэдний дэмийг аав тэр хэмжээгээр ажил үйл амьдрал ахуйгаа дэвжүүлж болдог л байхгүй юу?
Тэгэхээр тэхгүй байж л одоо ингээл ядраад байн зовоод байн гэн. Тэнгэр нь хайцсан байгаа хүн чи тэгэлгүй яа. Тэнгэр гэдэг чинь л бидний удмын дээр гэгэрч хүмүүсээ хэлээд байгаа шүү. Тэд нар чинь тэр тэнгэртэй хальчаа зүг зүгээр байж чаддаггүй шүү дээ. Бидний хараал ингээл яаж ин тэр минь энэ минь яаж ин хараал байж идэг. А гэтэл бид нар хандахгүй шүү дээ. Бид нар хэрвээ хандахгүй юм бол тэд нар хараад байгаа мөрчлөө тус болж чаддаггүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ чинээс оролдлого хийх ёстой байхгүй юу? Тэгэл учраа олохгүй ингээд ой төрсөн шиг сармагчин шиг яваад байгаа юм. Тэгээд яг хөө чинь болт хүртэх талаас өөрийнхөө мэдсэн барьсан бүх юмыг л одоо хэлж өгч जैन. Яг үннийг хэлэхэд би өөрөө ламдаж бүүдэж яваагүй, үзээгүй хүн байж байгаас ийм юм руу орсон шүү дээ. Яг үннийг хэлэхэд манай найз нөхдөө зарим нь өөр гайхна. Үгүй цэцгээ чи ямар сони юм бэ гэх. Би тэгээ за та нарт ойлгоод одоо та нар оюуны бүтэнцэл хүрхгүй. Тэгээ цагаа болох дээр ойлго. Би тайлбарлаач эргүү. Цагийн цагтаа гэдгийг би бол өөрийнхөө хийдэг юмаа хийгээ явж байгаа хүн. Миний хийдэг юмыг би л хийхээс өөр хинч над шиг хийж чадахгүй. Тэгэхээр та нар минь цагаа олох дээр ойлгоорой. Би одоо ингэж та нарт тайлбарлаж ойлгохгүй хүнд ингэ цаг нар надад хайран байна. Тэгээд ойлгочихсон. Угаасаа тийм байхгүй. Ойлгохгүй цагаан гарц авахгүй да. Би тэгжсэн дор өөртөө хэрэгтэй юм ойлгох хүнд нь би яриад өгсөн дээр байхгүй юу. Нэг ийм л юм болтгий. Тий. Одоо ингээд олон жилийн өмнө та хөх мөх тэнгэргээд тэр сайхан удмынхаа үг дээдстэй уулзаж уулзраад одоо ингээд үйлдэл болгоод явж явах үе тухайн үед ханджсэн монголчуудын хандлага одоо ингэж хандж байгаа хандлагаар оюун санааны хувьд монголчууд ер нь хэр дэвшиж байгаа вэ? Та бол тэр анализыг бол олон талд л ингэж та харж байгаа байх. Ер нь бол бас гайгүй. Ер нь хөлөөн зөвшөөрөөд ирсэн. Ерөнхийдөө удам судар гэж байд юм байна. Бид нэр тэрэн дээр оролдлого хийх ёстой юм байж гэдэг юм. Ийм имийг одоо ер нь бол жоохон хөлөөн зөвшөөрөөд эхэлсэн. Тэртээ дэргүү одоо бөө болгоны угаасаа буулд өөр бүжин тулаан дөгдөлтөй өөх гэж хэлдэг. Тэгэхээр бөө болгон адилхан үйл гадлахын юм хийхгүй чаддаг юм байна, чадахгүй юм байна, ийм байна. За ер нь тэгээд эцсийн бүлэгтээ энэ орчлон хорвоод яагаад тийм янз бүрийн одоо шашин шүтлгүүд гарцсан байгаа бэ? Яагаадгүй тэр хүн буруу зүрүү яваад байна штэ, хийгээд байна штэ. Тэгэхээр тэр хүнийг одоо энэ одоо буруу зүрүү хийгээд байгаа ямиг одоо засахын тулд тэр хүнд ямар нэг юм ихтгэл үнэмшил төрүүлэхийн тулд л одоо энэ янз бүрийн шашин гарчаад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр ямар нэгэн шашнаар дамжуулж энэ хүнийг болохгүй юм хязгаарлах гэдэг шүү дээ. Ердөө ийм юм байхгүй. Тийм учраас ийм шашин гэдэг чинь гарцсан. Тэгээ аль шашин ч гэсэн хүний сайн сайхны төлөөл байдаг л та. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн хүний ойлгох оюуны боловсролынхын төвшний одоо төвшөнд л яригддаг асуудал байхгүй юу? Тэгэхээр ямар нэг юм шүтээд явна гэдэг чинь болж байгаа. Ягагтгүй чи буруу юм гэвэл цаанаас шийтгэнэ гэдэг ойлгоод хүлээн зөвшөөрөөд ирэхдээ хүн өөрийнхөө буруу зүрх юмыг хязгаарлаад явна л гэсэн. Энэ чинь зөв явахын хамгийн ихний алхам ийм байдаг шүү. За монголчууд бусад 5 твийн үндэснээс өөрөө монголчууд бол нэг ийм тусгаар тогтнолоо хамгаалахын тулд монголчуудад хамгийн түрүүний нэгдэх үзэл бол тэнгэр гэдэг зүйлийг л ойлгож ээж газар дээр бид нар бат зогсноо гэд оюун санааны бүх хүн хэлээд байгаа. Тэгэхээр тэнгэр гэд тэгэхээр өөрийнхөө дотор байгаа дотоод тэнгэрийг ойлгосон хүн огторгүй ертөнцийн хөх мөх тэнгэртэй харьцах уу? Эсвэл шууд л байж байгаад агшинт ч юм уу тийм холбогдох боломж ер нь байт юм болов. За энийг тайлбарлахад бол би ингэж хэлмээр байна. За ер нь болов л шүү дээ тий. Нэг хэсэг чинь одоо тэр 2000-аад оны үед 90-ад оны үед одоо Монголд бол зөндөө бөөнөр бий боллоо шүү. Болсон болоогүй маш их олон бөөнөр бий болсон. Тэн дээр зөв бөөнч байна, буруу бөөнч байна. Ер нь зөндөө юм байлаа. Тэгэхээр энэ яг наадахыг чинь чиний хэлж байгаа юмыг ойлгуулахын тулд далд ертөнцтэй хүнд холбоо үүснэ гэж юм байна. Тэгэхээр одоо Монголын уламжлалаар ярих юм бол цаанаасаа тамгалагдсан үрс гэж байдаг. За тамгалагдсан үрс гэдэг нь угаасаа чи бүү болох ёстой хүн. Бүү болох ёстой хүн тамгалагдсан цаанаасаа бүр дээрээсээ л тамгалагдсан байдаг шүү. Бүр төрхөөсөө өмнө тамгалагдсан байдаг. Тэгэхээр тэр тамгалагдсан бүү болох одоо тийм тамгатай үрсүүд бол угаасаа энэ мэдрэмж нь маш өндөр байдаг. Нээлттэй бүр багасаа л тэр мэдрэмж нь өндөр байдаг. За тэгээд чангахан ярих юм бол хөөрхөн амьтан тэр тамгалагдсан балчрууд хар нялхаас маш зовлон үздэг. Маш зовлон хүндрэл бэрхшээл үздэг. Энэ бол яг үнийг хэлэхэд бүү болох бэлтгэлийг хийж амьдралаар нь сургадаг.
амьдралаар нь сургадаг. Тэгээ ухаан суугаад энийгээ мэдрээд за хажууд байгаа эцэг их нь бас энэ байдлыг нь ойлгоод нөгөөдхийг дэмнэх одоо тэр болгоныг нь одоо ярьж тайлбарж өгч гэдэг юм уу, зөв хүнтэй нь уулзуулж учруулах ч гэдэг юм уу, альсгүй яриад хэлээд байгаа юм нь ойлгож хүлээж аваад тэрийг өөрт нь ойлгуул тайлбарлах ч гэдэг юм уу. Ийм байдлаар дэмнээд явах хэрэгтэй. Тэгээд одоо тэр хүн чинь одоо энэ замп твд боловсроод тэгээд мэдлэгтэй болоод тэгээд энэ өөрийнхөө мэдрэмжийг ашиглах чадамжтай болсон үед нь онгодууд нь бууд сууж үйл хийдэг байх нь байна. Энэ бол тамгалагдсан үйлчилт юм байдаг. Одоо орчин цагта ер нь бол яг бясалгал янз бүрийн юм хийж байгаад өөрийгөө хөгжүүлэх тийм боломж бас байдаг болцсон л доо. Өөрөөр чи тамгалагдаагүй байсан ч одоо нөгөө бясалгал хийсээр байгаад нөгөө даалт бие сэтгэл бие гэдэг юм норм хэмжээнд нь аваад ирэхдээ чи тамгалагдаагүй байсан ч чиний далд мэдрэхүү сэргийдэг. Ер нь үндсэндээ чи дээд хүчтэй холбогдчих дээр л хүний ер нь далд мэдрэхүү сэргийчдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл чи дард ертөнц рүү мэдээлэл авах, солилцоо авах тийм чадамжтай болчдөг. Ер нь бол. За тэгээ хүн бясалгалаараа угаасаа ингээд далд бие том байлгаад авах тусам таталцлын хууль гэж юм үйлчлэнэ. Чи өөрөө сайн юм татаад ирнэ. Тэгэхээр нэг онгод тэнгэрүүтэйгээ холбогдох боломж чамд нээгдээд ирнэ. Тэгээд тэднэртэйгээ холбогдоод тэднэртэйгээ хөөрөлдөд яриа сурчгал юм бол чи далд мэдрэмжтэй холбоотой болоод мэдрэмжөө хөгжүүлээд тэрнийхээ хэргийг гаргах чадах чадамжтай болж шít. Тэгэхээр тамгалагдсан балчир гэдэг яс юмн дээр үүрэг хариуцлагатай ирдэ. Чи тэр отог омгоо засах хэвээр. Отог омгийн асуудал. Энэ отог омог засагчээд энэ микро одод бүх засажээд орчлон орвог аврахад энэ оддуудыг зэхэж бэлтэж байгаа. Одоо хүмүүс ингээд бас зарим бөөнөр ингээд нэг жоохон бас хийж байгаа үйлэндээ жоохон одоо юу гэмдээ би мэдлэг дутмаг юм уу л гэж ярьдаг. Зарим ингээд зүгээр барьдаг илдэг байна. Наа чин цагааны тэнгэртэй хүмүүс бариач илээ чин зүгээр хүн имжилдэг гинэ. Би тэгэхээр үгүй гэдэг. Үгүй. Би оддыг засаж байгаа. Би бичил оддыг засчаад орчлон хорвоог засах үйлийг би багаас нь дэмнэж оролцож байгаа хүн. Би орчлон хорвоог төвхнүүлж байгаа хүн гэж би хэлдэг. Тэгэхээр зарим хүмүүс нь хийж байгаа юмас ойлгохгүй. Тэгтээ яг би тэднийг буруутгадгүй л те. Яагаад гэвэл бид нар энэ сүнснийхэн боловсролын төвшөнд угаасаа их тэнгэр, дунд тэнгэр, бага тэнгэртэй харьяалагдана. Энэ гурван тэнгэр чинь гурван суудалтай. Тэгэхээр бид нар зөвхөн аль тэнгэрийн аль суудалт байгаагаас болоод ойлгож хүлээж авах, ярих. За тэгээ хийх үйл нь хүртэл өөр байдаг байхгүй юу? Тэгээ зарим хүмүүс чи замдаад бөөдөд өгсөн бас юу чаддгийг өста надад үйлчилдэггүй гэдэг байхгүй. Гохин чи гэдгээ. Яагаад гэдэг. Үгүй тэгэхээр чи өөрийгөө засаж чадах хүнийг чадахгүй хүн дээр очиж чад тэр хүн чи яаж чамайг чаддээ? Яагаад гэвэл өөрийнхөө тэнгэрээс доогуур хүн дээр очих юм. Өөрийнхөөс зэнда доогуур хүн дээр очиж чи тэрээс юу хүлээсэн? Чадахгүй шүү дээ тэр хүн чи. Чи тэгэхээр чадвал өөрийнхөө зэндааны хүн дээр бүр боломжтой бол дээвэр тэнгэрийнхэнд очлоо. Нам засан штэ. Тэгэхээр ингээд өөртөө тийм буруу хүн сонгож очичхад ингээд бөө нарын лам нарын нэрийг гутаагаад байдаг би дургу. Тэгэхдээ тэр хүмүүс чинь өөрийнхөө хэмжээний юм хийцэн л байгаа ш тэр хүнд. Хийцэн л байгаа. Яг үнэ. Нөгөө тэр хүн хэмжээнд хийцэн байгаа. Би тэгэхээр энэ бөөнөр лам нарыг муулж байгаа хүмүүсийг та нарын өөрсдөө чинь буруу. Чаддаг үнэ олж чиг та нарын хохино байхгүй юу? Тэр хүн чинь чаддаг юм хийсэн байгаа өөрийнхөө хэмжээнд. Битээ ингээд дэми юм болж. Ер нь эцсийн бүлэгтээ бидний амьдрал ах уу ингээл бүх юм дээр болж үтэхгүй байгаа юм шалтгаан. Энэ өөрөө шүү дээ. Тэрнээс тэр ч юм уу, энэ ч юм уу биш байхгүй юу да. Тэгэл гаднаас игээд байгаа. Би тэрнээс болоод тэгсэн. Энэ муугаас болоод ингэсэн. Манай энэ нөхөр уугаад байна. Тэгээд би ингээд байна гинэ. Тэр хүн чинь бас зүгээр байж байгаа архичин болчихоогүй шүү дээ. Зүгээр байж байгаа дооргоч бусгаад зүгээр байж байгаа дагуу хүнтэй чарбуцалтаад одоогоо биш л байхгүй юу. Ер нь бол ай тух байхгүй шүү дээ гэрт нь. Гэрт нь юу дутуу байна тэрийг хүн гадагшаа гарч хайдаг шүү. Ердөө энэ тэгэхээр маш олон талаас нь бодох ёстой. Тэгэхээр л нэг огтол гээд өөгдөд сэлцэн байгаа нь олон тунгаал гэдэг байгаа шүү дээ уулын тийм ээ. Олон тунгаал гэдэг байгаа. Тийм бодоол гэдэг байгаа. Чи өөрийгөө өөрчлөө. Чи өөрчлөгтөр хажуу авирах нь чи өөрчлөгддөг л байхгүй. Хүмүүс энийг л засчул би зүгээр болох гэдэг гэдэг. Би тэгнэ үгүй чи эхлээд өөрөө засраад ир гэдэг. Чи өөрөө засар. Чи юмыг нэг арай өөр үнцгээр хардаг боддог болоод ир эхлээд. Тэрний дараа хажуу авиргад чи аяндаа өөрчлөгдөн чи хараарай гэдэг. Тэгэхээр засуулчаад үгүй нэрээ тийм байлээ шүү цэцгээ. Манай харин Эста тэгж өөрчлөгдөд ингэж өөрчлөгдөд гэж байгаа. Тэгэхээр тэрний шалтгаан чи байснаа ойлгосноо гэсэн. Юу юм бэ? Эста тийм байна гэж байна. Тэ тэгж биеэр мэдрүүлэхээс ирнэ өөр яах вэ? Хүмүүс зүгээр л тэрийг л засаадаг. Энийг л засаадаг гэдэг. Тэг чи яагаад англигүй? Би энэс одоо зовоод байгаа юм чи. Тэ? Яранда их чухал зүйлийг дуртаад өнгөрлөө. Нөгөө
хуучин гэрийн боловсралтай буюу боловсрал арай өөр хэлбэрээр хахад би мэрэгдийг өсгөж байна, би хааныг өсгөж байна, би хаттыг өсгөж байна гэж гэртээ өвгд эзсмаар үр хөвгтөдөө гэж хайрлаж, инхрийлж, дуудаж, өрөөж ингэж өсгдөг байжээ. Гэтэл тэр нэг сайхан хэлхээ маань жоохон алдарж ирээд хайраас гарсан үрээ хэлэхгүй үгээр хилээд байхаар үр хөвгт маань эндэж, алдаж, асах нь бас их болцсон юм шиг. Гэхдээ одоо тий нэг талдаа бас ингээд таны хэлдгэр хувь хүн зал баяр би өөрөө ингээд засраад ирэхээр л баг нь үр дүн нь овоож оцоод харагдахгүй ч гэсэн тэр нэг ажигаар явна шүү дээ. Яг үнэ. Айжгаар ингэж яваад байгаа нь айгаараа явдаг байхгүй. Айгаараа отгоор омгоор ингэж явдаг байхгүй. Хүмүүс нэг засаа пүнк гэл ингээд нэг төгжөө намбалцсан юм шиг бодоод идэв. Үгүй шүү дээ энэ чинь. Чи өдөр тутамдаа энэ үйлдэлийг хийх ёстой, энэ хэдийг ярих ёстой, үлгэрлэх ёстой. Тэгэхээр хүүхдүүд чинь тэрийг хараад өсөж байгаа. Тэгэхээр дагаад хийхгүй ч гэсэн тэр тусдаа хизээ ч юм гарахад яг ээжийнхэн аавынхаа тэр үйлдэлийг яг тэр гэртээ тэр ажил дээр хаа байгаа гамдартаа гаргадаг л байхгүй та. Тэгэхээр бидэд үлгэрлэх ёстой байхгүй ээж аамар. Ээж хүн бүхэн яг тань шиг би акторгүй ертөнцийн нэг бичил одыг өсгөж байгаа юм байна гэж бодоод хүүхдээ өсгөж хайрлаад ямар их хайр ундрах вэ тийм ээ. Ямар гоё. Ямар санд дээр үед тэр Чингис хааны үед одоо нөгөө Чингис хааны үед чинь сая өрөхгүй одоо цэргээр дэлхийн талыг эзлээд явж ялээ штэ. Тэгээ гадаадынх ингээд бүр гайхдаг байсан байгаа байхгүй. Тэгээд Японыг илүү Хятадын илүү хааныг үлээ. Та нар ер нь энэ Монголыг судлаад ирэх. Энэ Монголын дайчин ирчүүд нь яагаад ийм улс орондоо энэ одоо энэ хаадуудтай ийм мөнгө зүтгэдэг. Энэ ямар учир байна гэдэг ингэсэн чинь тэр одоо хэдэн 10 хэдэн жил чи монголоор ингээл хэрээр хисэл ингээл явж амтэрсэн бидтэй тэр гадаадын хүн. Тэгээд эргээд очисон чинь үгүй энэ Монголын ээж нар чинь чи Монгол улсын хаан шүү, чи Монгол улсын хатан шүү гэж энэ үр хүүхдүүдэд тэгж хүмүүжүүлдэг юм байна. Тэгэхээр тэр хүүхдэд би энэ улсын хаан, би энэ улсын хатан гэж ингэж өсөж торнсон учраас эх орныхон төлөө тэгж үнэж яг хаан шиг хатан шиг бүх юма зориулт юм байна. Ингэж хэлсэн гэж байгаа ш. Тэгээд ерөөсөө энэ хүмүүсийн ийм хүчирхэг байдаг ээжтэй маш холбоотой байна гэж үзсэн гэж байгаа. Ээжтэй. Тэгээд одоо эн чинь ээжтэй яагаад холбоотой байдгийг гэхэлэр монголчууд чинь бүр дээр угсаа гаруулаасаа одоо энэ хаадынхаа, жанжтынхаа одоо хатдыг бэлддэг тийм отог омог байдаг байсан шүү дээ. Тэгээд тэр жанжтууд нь тэр хаадууд нь тэр отог омоос л хатан буулгадаг. Тэгэхээр аль одоо отог омогт нь бэлтгэхийн тэр хаттыг бүр тийм зориулж хийдэг. Одоо дандаа дайлаар явдаг энд бол тийм одоо дайны урлагт яасан сургадаг тийм хаттай байж худалдаа 8 хийдэг отог омгийнханд нь болохоор яг тэрэндээ мэрэгшсэн тэрийн заасан тийм хатан бэлддэг байж тэгэхээр яг тэрэндээ амьдрал ахуйд нь ойн иргэд гэж байсан ойн иргэдэд бол болохоор юмхнаар юм хийдэг модоо урлаар юу хийдэг за нөгөө нэхий мэхийгээр гутал хувц хийхээс эхлээд за хоолундаа хэрхэн яаж хийхээс эхлээд ингээд тэр дээр отог омонд нь зориулсан хатгадад нь тэр болгоныг нь заадаг байсан байгаа байхгүй. Тэгээд тэр багаасаа ингээд хөгжсөн дээд хүчтэй холбогдсон. Ер нь эцсийн бүлэгтээ энэ хаадууд хатдын хаттууд нь бүгдөө удахад байсан гэж байгаа шүү дээ. Бүгд мэлмийн нээлттэй. Тэгэхээр одоо энэ том хаад жанжтуудын хамгийн ихний хаттууд бол хизээч байр суурь алддаггүй байсан. Дандаа нэг зүргийн хатан байсараа буцдаг. Яагаад гэвэл тэд нар мэлмийн нээлттэй уул маш хүчирхэг мэдрэмжтэй тийм удагдууд байсан болохоор одоо ноёдуудаа тэр жанжтаа хаанага аян дайнд нь гарахт нь хүртэл одоо зүн совингороо тэр бүх юмыг мэдээд хизээ ирэх айлсгүй аюул ирж байгааг нь зүүд нөрөөрөө мэдээд хийж өгдөг байсан байгаа шүү дээ. Тэгээд одоо дээр үед гадаадынхан одоо монголчууд ч гэсэн хоорондоо хаттайгаа булаацалдаж аяг их дайддаг байсан гэж ярьдیں۔ Тэр нь бол хаттад нь тийм мундаг удаад байсан болохоор аюулаас хаадаа жанжтаа хамгаалцдаг байсан байгаа байхгүй болох гэж байгаа үйл явдлыг хэлцдэг. Ийм юм болох гэж шүү тэгж шүү та нар тэнд гараарай гэд. Тэгээд манай Чингис хаан ч гэсэн аян таанд гарахтаа булхан алдуундаа очиод 7 шөнө 7 өдөр бясалгаад дэд хүчтэйгээ холбогдчихээ тэнчэнээсээ одоо бүх мэдээлэл авч аян дагаа хийдэг байлаа шүү дээ. Эн чинь бид нар ил давд ертөнц ин ян энерги тэнцвэр байдал дээр явжод шуу хоёр давлгчтай нисдэгтэй адилхан энэ ин ян ир юм ичмээ тэнцвэрч байж ээж бид нар тийм хүчирхэг байсан. Одоо шууг хэрвээ нэг далавчийн ингээд огтлаа хийчихвэл нэг далавчтай шуу хаа явах вэ? Явахгүй ш.
Яг энтэй адилхан байхгүй. Тэгэхээр тэр үед одоо хаана хаттууд нь дандаа бөөнөр байсан, хаттууд нь дандаа удагдууд байсан. Тэгэхээр ил далдын энэ хүчийг маш зэрэг хүчтэй ашиглаж чадаж исэн учраас дэлхийн талыг сая өрхгүй зэргээр эзэлж исэн юм аа. Ийм байна. Хаттуудын зориудаар бэлддэг байсан. Хаадуудын хүртэл зэхэж бэлддэг. Тийм мундаг одоо гэрийн хүмүүжилтэй тийм хүмүүс байсан юм аа. Тэгээд биднэрт яг үнийг хэлэхэд энэ удмын тийм мундаг чадамжууд бүгдд нь байгаа. Бүгдд нь байгаа. Зүгээр л чи жоохон уншаад ирэх, жоохон судлаад ирэх, тэгээд жоохон үйлдэлээд ирэх. Тэгэхээр чамаас энэ мэдрэмжүүд бүгдээр ингэсэн гарна. Даанч бид нар залахгүй байна. Зүгээр л бэлэнчлээд байна. Жоохон үйлдэл хийгээд хөдлөх ёстой. Аавын талд ээжийн талаас судлаад өөрийнхөө удмыг судлана гэдэг чинь л би өөрийгөө мэдэх хэрэг байна л шүү дээ. Тэгээд ямар авьяастай, ямар чадвартай, ямар уртай гэдгээ мэдээд ирэх аваас одоо та тэрэ ярьж байгаа. Орон зайтай эзэн болоод тэгээд нөгөө эзэн сэтгэлгээтэй байхаар чи хайр аандаад дэлгэрээд цацраад явчих. Харин уул нь бол аюу амархан хялбар юм аа. Ганцхан энийг ойлгож ядаж зөвхөд ах юм уул нь байхгүй. Одоо тэгээд энэ гэрлийн өргөнөөс хичнээн сайхан судрууд гаргаж байна. Энэ судрууд гэдэг чинь ерөөсөө буурал дээдсүүд өөрийнхөө улааш өр дээр буулгаж ээж одоо тэдний хөөрөлдөөнөөс буулгасан номнууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг уншихад бидний нөгөө сүнсчин сэрж бидний нөгөө таана унтай байгаа юмнууд сэрдэг байхгүй юу? Би ч өөрөө бас эсвэл бүх юм чи сэргэн. Яагадгүй тэнд чи мэдээлүүд нь бүгдөө байна. Тэрнээс танхимын сургалтандаа сууж бид нар энийг сурахгүй. Чи өөрөөсөө өөрийнхөө бичээтэй байгаа генээсээ гаргаж энийгээ сур. Тэгээ чи энийг үйлдэлээд хийгээд ирэнгуут нөгөө өөрийнхөө удмын онгод тэнгэрээс ахиул гэд гэлгэрцэн хүмүүстэй одоо үнэлэгдээд эхэлнэ. Тэд нар чамааг үнэлээд эхлэхдээ л шид юугаа гэдэг хэлж манай миний хүүхдгээрээ миний үүртгээрээ за чи тийм үүрэгтэй оройтой ирсэн байгаа. Танаа удмаас ээжийн талаас ийм чамд чадамж байгаа. Аавын талаас тийм чадамж байгаа. Чи яг энэ чадамжаа ашиглаж ийм чи үйл хийх ёстой маа. Тэр чинь тэр онгод тэнгэр сахиул чинь хилээд өгдөг юм байхгүй юу? Нэг бол зүг дээр, нэг бол бодлоор бүгдээр гэрж хэлж өгнө. Монголчууд угаас ийм чадамжтай ард юм. Бид нар энийг айгүй дутуу үнэлээд тэгээд нэг дээр үг дээдсгээд тэгэхээр л хоцрогдсон барьсан гэдэг ингээд энэ үгвэ бид нар чинь өстой энэ 90 үеэсээ чи өмнө мэдчихсэн одоо бүх юм чинь зохион байгуулалт хийгээ явж исэн үндэстэн байхгүй юу. Тэгэхээр бидний бүх цуснд нь энэ хүмүүс энэ байдаг. Зүгээр энийг хэрхэн яаж гаргахаас л одоо бүх юм шалтгаалаад байна яг үнэ хэлэхэд. Тийм ээ. Их гүрний эзэд байсан шүү. Их гүрний тэр цаглашгүй оюун санааны эзэдийн үр сад шүү гэж таны маань яриа зүрхнээс гарч байгаа химнэл чин сэтгэлийн үгийг сонсохыг сайхан байна. Тэгээ гялаа. Баярлалаа. Тэр хөрөлтөнийг сонсоод хүмүүс ямар тач хэлсэн би чинь хэн блэ, бид чинь хэн блэ гэд өөрийн ирэхгүй дотоод ертөнц рүүгөө өнгөх ийм сайхан цаг хугацааг олгосонд гялалаа таньда. Тэгээд маш их завгүй цагаас чин сэтгэлээ яриад илгэсэнд олон монголчуудынхаа өмнөөс дүүн одоо талархалаа дахин илэрхийлээ. Тэгээд бит хоёрын хөөрөлдөө маань жаргах төхөж байна. Сүүлийн хормыг би танд одоо та түрүүн анхаармаар юм гэд хэлсэн л дээ. Гэхдээ нөгөө эр хүнийг өглөө болгон чи хүчтэй шүү гэдгийг мэдрүүлж яах нь чухал. Эмэгтэй хүнийг чи ухаалсан шогоо үзэсгэлэнтэй шүү гэдгийг мэдрүүлж яах нь их чухал. Яг үнэ. Мэдрүүлж одоо ингээд одоо мэдрүүлж биендээ одоо тийм гоё сэтгэлийн хөдөлсөн гоё дурсамж өгсөн үнэлсэн тийм үнэлэмжийн үгийг хайр хамгуул биендээ өгдөг бай. Тэр хэмжээгээр тэр одоо ноёнтон чинь тэр хатанд чинь өдөржингөө гоё байдаг байхгүй зөвхөн тэр үгээр үг чинь багтдаг байхгүй үг гэдэг шидтэй. Тэгэхээр бид нар ийм шидтэй гоё үгээ биендээ хэлж биегээ гоё мялааж бие одоо баярлуулж тех тусмал одоо гэр бүлийн аз жаргал гэр бүлийн эвтэй найртай байдал гэдэг үүснэ. Тэгэхээр бүгдээрээ гэр бүлээсээ бүх юм ингээд эхлэх ёстой. Тэгээд энэ одоо үндэстний нэгж нь гэр бүл л байхгүй юу? Тэгэхээр гэр бүлдээ чи гэртээ чи хаан бай, гэртээ чи хатан бай. Гэр орондоо төр улс хаан чи байгууллаа. Төр улс чинь гэр болгонд отог омогтунд болсны дараа энэ улс орны төр гэдэг чинь жинхэнэ утгаараа төр нөгөө агуу их үндэстнийх минь төр минь одоо зохицлон бүтэх юм аа гэж
хэлж гин. Тэгэхээр багаас нь л бүх юм хэл. Оож оцоод л баг хүн гал гинт хаагүйгээд босно гэж байхгүй л байхгүй юу. Тэгэхээр бид нар гэр орноосоо л энэ болгоныг эхлэх ёстой. Үндэс өөрийн хүүхдүүдтэй энэ үгээрээ тайлбараараа үйлдэлээрээ хүүхдтэй энийг харуулаач гэж хэлмээр байна. Тэгээд бид нэр хөх Монголын үндэстэнгүүд дээд тэнгэрийн удамтай ийм үндэстэн гэдгээрээ бахархаж яваа. Би тэгээ гадаадынхантай бас ингэж хэлэх их дуртай байдгийг. Гадаадад амьдарч байгаа монголчууд бид нар яг жинхэнэ монгол үндэстэн гэдгийг тэнд харуулж чаддаг. Бид нар хаа байгаа газараа маш амжилттай явдаг. Тухайн хэлийн хүртэл тэр хүмүүсээс нь дутхгүй суудсан маш амжилттай явж байгаа монголчууд биш. Тэгэд гадаадын хүмүүс тухайн хэлийн тэгж сайн ярьдгүй ш тэр солонгосуудыг хар, тэр вьетнамуудыг хар. Хизээ байдлаа монгол шиг тийм төгс төгөлдөр гоё сурцсан гоё явж байгаа хүмүүс байгаа юм. Тэгээд энэ тэнд чинь бол одоо тухайн улс орны том одоо компаниудад нэртэй дүртэй ажил хийж байгаа хүмүүс их байна. Эн чин дэр бидний чадамж гэдэг чи одоо үнэлэгдээд эхэлсэн байгаа шүү. Хаасайгүй. Үнэндээ гэд үнэлэгдсэн. Одоо нэг оюуны потенциалаар уралдаад байгаа юм дээр тэр Хатанбаатар багштай группүүд хүүхдүүд ямар мундаг явна. Тэр чинь одоо ингээл зах зугаасаа бид нэр цөмлөөд ингээ гараад ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийгээ дэмнээ тэрийгээ дагаж баясаад ёроолоо айлдаад үр хүүхдээ ч гэсэн энэ хэмжээнд нь тэр сэрлийн өгөөч сэрээгээч сэрэгтэн жоохон дэмнэрээ ээж амнараа гэж хэлмээр байна. Тэгэд оройдоо унтахаас өмнө ерөнхийдөө Монголынхон зөв рүү сайхан сүү сайлахын дээжийг өргөждөг бай. Би тэр авахтай тэр жилдээ тэр нь байна. Удмын буурал дээдсүүд онгод тэнгэр сахиусууд минь та нарынхаа буйнд үр хүүхдүүд нь хүний нутаг гүний ушуунд хөл алдахгүй мөр бүтэн хоолтой унттай тэгшин сайхан явж байгаа шүү. Хүүхдүүдээ ивент итгэж байгаа та нартай баярлалаа. Та нарынхаа буйнд хүүхдүүд нь сайхан явж байгаа шүү гэж талархтын үгээ хэлж хаяадтай нэг сүү цайныхаа дээжийг өргөдөг бай. Тэгжээж буурал дээдсүүдтэй контакттай байна. Тэгжээж та нар нүмер нүүлгийг авна. Тэгжээж буян заяагийн одоо хүртэх боломж нэгддэг юм аа. Энд чинь нэг хийж ядаад байх юм байхгүй шүү дээ. Гадаа гараад нэг хөрс шорон дээр гიშгээд малгай толгой тавихгүй Монголын зөв рүү сайхан чин сэтгэлээсээ сүгөө өргөдөө. Тэгээд байдал яаж өөрчлөгдөхийг та нар хараарай. Тэгээд өөртөө бас дандаа гоё үг хэлж бай. Чи маш үзэгдсэнтэй. Чи маш одоо тийм ухаантай. Чи хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Чи буцан сансан болгоныгаа хийж чадна. Чи тэр сарвайсан болгоно авч чадна. Өөртөө энийг итгүүл. Хүн гэдэг төгс төгөлдөр компьютер өөрийнхөө хаардад гой команд өг. Би энийг хэлэх аягүй дуртай. За ингээд бүгдийг амжилт хүсье. Ямар сайхан юм бэ? Тийм байна. Тий, гоё байлаа. Та нарт бас өөрийнхөө бодсон сонсон дотроо байсан бүх юмыг гаргаж хэлж өгсөндөө бас баяртай байна. Баярлалаа. Гадаад цэцэгсрэгчээ тэгээд хүннөөс өрнөгийн үеэс хүчрэхэг нь оюун санаандаа байсан, оюун ухаандаа байсан, эвэндээ байсан. Та нар бол хөх Монголын өрс шүү гэдгийг биднэрт дахин сануулсан танд маш их баярлалаа. Таныхаа санаж зорж тэмүүлж яваа бүх ажилд нь олон хүнийг мэдээллийн айгаар тэгээд хийж бүтээх бүхэл зүйлээр засаж задруулж яваа ажилд нь өвөг дээдэс нь бүгдөөрэнд нь нингүн талархаж байгаагаа дахин илэрхийлье. Баярлалаа. Тий, удам хичээнэ. Баярлалаа. Та нартай жоохон ч гэсэн хэрэгтэй юм өгсөн бахаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амраарай. За баярлалаа. Баяртай. Баяртай. За одоо